Hepburn эдгээр хамгаалцгаая. Нэвтрүүлгийн өнөтрч Япон хүнсний төв амьдралыг амттай болгоцгоё. Сайн бацхан их хүмүүдэд үзэгчтэй манай өнөөдрийн TikTok нэвтрүүлэг маань эхэлж байна. Энэ удаагийн дугаард тогооч Тэнгис тэгээд хэлдэг. Тогооч Тэнгис миний бие. За тэгээ манай Төтөө. За тэгээ Бэги тий. Бэги. За ингээ та бүхэндээ дахиулж байгаадаа сайхан баяртай байна. За тэгээ өнөөдөр сайхан бид нар буу олно. За сонь сайхан юу байцгаана. Мэдээ сайхан намарч уучлаа шүү сая тий. Мэдээ гэсэн үг уучлаа. Харин хоолностой гоё шүү дээ. За ингээ манай өнөөдрийн нэвтрүүлэг Алтан гац рестораны одоо хүндэтгэлийн гэрээс л явж байна. Тэгээ бас Алтан гацын Монгол хоол бид нар бас идэх гэсэн. Тэгээ Монгол хоолны цуглуулга сайхан хийж байна. Хоргон моргоноос идэг юм наа. Одоо иднэ. Хэний Темкигийн хамгийн дуртай шүл нь даван цул шүл. Янз. Тэгээ уусаа Алтан гацыг чи бид нар юм мэдэн шүү дээ. Зөндөө энэ урлаг соёлынх нь ер нь сайн явд юм шүү тий. Би чи Алтан гац рестораныг яг дүнгэж нээгээд хамгийн анхны усны найрыг хийсэн айл нь манайх байхгүй. Тийм. Тэгээ хамгийн бага охиныхоо усны найрыг хийгээд тэгээ яг Алтан гац ер нь тэр цагаас шиг манай хамтлагтай хамтарч ажилладаг. Ер нь хоо сайтай. Сая бас бид идэг нөө тоглолтын бэлтгэлтэй багт Алтан гацаас маань гоё. Тийм шүү дээ. Тийм. Хүргэлтийн зоог гэдээ бас байдаг шүү дээ. Хүргэлтийн зоог нь ирээд бид ид чинь өдөр тайзныхаа сургалтыг зогсоож хагаад хорхог тайзан дээр идсэн шүү дээ. Тайзан дээр. Тэгээд ер нь бас бэлтгэлгээд овоо юм болт юм шүү. Ер нь сонсоод ахт баг сар гарan баг 2 сар хийж гинүү. Бид чи сая энэ тоглолтыг чи баг 7 сарын ер нь 10-аас эхлээл за бэлтгэл ажил гээл ярьсан уулна. Ярьж гад Темка нараас л 20 дуусаал тэгэл 5-наас эхэлсэн. Тэгвэл шуурхаа гэсэн тий. Одоо чи гараа хэд хонцсон? Тоглолт тавигдаад хэд хонтой болж? 8 сон ч уу. Тэгж байна. Мэдээ явц. Нэг сар бол явна. Сар явна. Одоо ч ер нь юу сар явдаг болсон юм шүү. Сая нэг жүжиг мүжиг чинь тэгээ сар зогсоо загвал тэр хүм дүүрэн байх. Манай жүжиг чинь сая 45 хоног тоглосон шүү дээ хотод. Өөх тийм. Тэгээ хөдөө орон нутгийнхаа тоглолт. Дараа нь үзэгчдийн нөгөө хүсэлтээр гээд дахиад 14 он нийт ер нь 80 удаа тоглосон шүү. 80 гаруй удаа. Чаг тоглосон юм тий. Ер нь тий. Тэгээ ер нь салж амх гайгүй сүлдэд иржимд орж гинөө. Би чагараа. Энд чинь нөгөө нэг хараа. Хүн нөгөө өөрөө дуртай юм хийгэр чинь тэгээд ёор тэнэс чи салж унах. Би нөө бамбай хоол гэдэг тал. Тэр шиг. Чи өөрөө хоолндоо хойброл ингээд хийгээд салж унахгүй. Яг тоглож Тэнгисээс хоол ихтэй ядардгүй гэж асуудаг. Яг яг. Олон уран зэрэг ороолоо. Тэгээ гайгүй шүү дээ ингэдэг байхгүй нөө манус чи. Орой 7-оос тоглолттой юм чи нэг 5 мав гэж цугларна. За ер нь яг театрын алтан дүрмээр нэг 2 цагийн өмнө жүжигч юм театр дээр бэлэн байх хэрэгтэй. 2 цагийн өмнөөс бие бэлдэх хэрэгтэй. Тэгэл бие халаан, хоолоо амаа сайхан халаан, сэрэн тэгж байгаа л бид ч хувцундраа өмсөө нүүр амаа будна, тий? Тэгэл хувцундраа мунараа үзэгдлээр нь бэлдэн, тэгээ тайзны бэлтгэл ажлууд бас хийгдэнэ. Тэгээд оройдоо тоглолт дуусаад 9:40 50 хүртэл тоглож байгаа манай тоглолт нэг 2 цаг 45 минут үргэлжилж байгаа. Тэгээд дуусаад хувцунрааас гарах гэсээр л 10:20 болно. Орой яг нэг 5-аас 10-ын хооронд ер нь яг ажилтаа бус өдрийн цагаар нь хувь ажлаа амжуулаад үр хөвгтөө хөргөж өгөө. Тэгэхээр бас гайгүй. Оройдоо тоглолтын дээр. Би ч бас тэгэл 80 удаа гэл дараалал тоглоно гэдэг чинь бас чанга болов салж унах болов гэж байна. Тэгээд тэр жүжигчин бас ингэдэм юм билээ нөө эмэгнэлт жүжиг. Тэгээд 80 өдөр дараалаад өөлнө яваад. Яа. Дарамттай. Сүүлдээ миний нүд ингээд ийм байнгын бүлцэн байдаг болсон. Сүүлдээ хүмүүс наваа чи одоо нүд чи яац юм бүр бүлцээсэн байж тийм. Чанга тий. Чанга. Харин манай нэг хүний хоолоос сэрдгүй. Нэг хүний. Ороо ингээд 5 цагт бидэд цуглана штэ. Ингээ хүн амт чи хоолоо амаа сэргээгээд тий биеийнхээ бэлтгэл хийж байгаа нэг хүний хоолоо унтчихэл байна. Ороо тоглолт дуусаад 10:20 болж байгаа сэргжийдэг хүний хоолоо байна. Гавити маань хоолоо. Баатах бах яваа. Тэр үнхий сэргдэггүй юу? Баатах ингээ цаанаас ингээ тогтсон шүү. Тийм шүү тий. Патигнат. Баатах ч угаас сөнг хоолойтой шүү дээ. Тэгэд ямар ч тоглолтоо нээсэн байж юм. Соёлын төв өргөөнд энэ намрынхаа. Тэгээд нөгөө ойрд бид нар чинь бас нөгөө инээдэм шоу тоглолтоо хийгээгүй утсан байна. Ер нь бараг нэг хэсэг завсарлаа тий. 18 оноос хойш. Ковид ер нь ингэсэн байхгүй энэ чинь нөгөө ковид гараад ковидын 2 жил өнгөрөөд. Ковидын 2 жилийн дараа Ямац продакшн 10 жилийнхаа ойд дэлгэцийн уран бүтээлгээд бид нар нөгөө Баян боол гэх кино хийгээд. Тий. Тэгээд тэр намар байх. Киногоороо рекорд тогтоогоод. Зөө. Тэгээ 10 жилийнхаа ойд дэлгэцийн уран бүтээл нь гоё болоод тэгээд тэрнийхээ дараа 10 жилийнхаа ойгоо ухтаж тайсны уран бүтээл буюу драмын жүжиг хийгээд. Тэр маань нөгөө нэгэн зууны цэцэг гэж тодгоо самсан зохиол найдаа багшийн найруулга.
найдан дөрс найруулагч маань найруулад ингээ бид нар жүжигээ хийгээд жүжиг маань бас бүтэн жил тойрч ингэж яваад. Тэгээ ингээ эргээ бодсон чи бид нар чинь шинэ шоу хийгээгүй бараг 5 жил болсон. Одоо энэ гарч байгаа бол ерөөсөө цоо шин шоу. Өөрөөсөө цоон шин Бүх юм шин. Enedmi Entertainment шоу тоглолт. Одоо хуучнараа хошин шог гэж байна тий. Одоо тэг яагаад хошин шогоороо явахгүй тий шинэ нэр мэртэй болоод байна. Өө чи ер нь яг хүмүүсийн дунд байдаг нэршил нь өөрөө хошин шог шүү дээ. А яг бидний тайзны уран бүтээл бол Enedmi Entertainment шоу тоглолт. Одоо нөгөө дээр үе шог гараа хошин шог гэдэг байснаасаа юм хөгжөөд бас арай өөр болоод илүү entertainment тал руугаа бид ч одоо тоглолтын дээр гарч ирээд нэг хоёроо stand up comedy ч бас хийж гин тий. Тэгэхээр үзэгдэл тоглож байна, урт богинуудыг тоглож байна, дуулж хуурдж байна. Ер нь л бол тэгэл ялгаагүй л одоо юу гэдэг нь манайхан жүжиг гээл тэгдэж штэ. Тэнгууд нь жүжигийг одоо юу гэдэг ямар жүжигнүүд одоо гардаг үлээ те. Сайн нэг хэсэг чинь гарсан штэ нөө Клеопатра гарлаа. Нөгөө ямар дайшинж машин зэгээл. Тэгэл хошин шогийн одоо тоглолт чинь бас тайзан дээр одоо юу гэдэг нь тоглолтдоо одоо дүр хувиргалтаа ер нь тэгэл ялгаагүй жүжигтэй адилхан. Тэгээ олон нөгөө эмоц нь арай жоохон тийм гоё хөгжилтэй ч юм уу тийм. Жанр нь арай өөр юм болтлоо яг л тайзны урлаг л байгаа байхгүй тийм. Тэргээр нь бас юу гэдгийг арай юутай л та тийм. Одоо юу гэдэм бэ? Шууд жүжиг гэхэд одоо яг тэр жүжигийн бүхэл хийж байгаа процесс нь явагддаг. За зарим нэг нь дуулж урдах бүх юм явж байгаа. Хүн чи өөрөө их уйдам хайп тийм биш. Тий. Шинэ юм руу ингэдэг үү? Тий. Ингээд сүүлд одоо ингээл нодны ингээл энэ 100 муу таарлаж байгаа хөө манайнаас. Хүүе та хэд нөгөө Enedmi тоглолтыг хийхгүй мөн гэж байгаа хөө. Хинээ хин байж ямар сони бэ хийхгүй одоо дандаа хуучин юм ингээд YouTube-өөс танаа ингээд номер гэдэг үтсийн шинэ юм гаргаач гэж байгаа хөө. Тэгэхээр зэрэг 18 оноос хойш шинэ юм гараагүй учраас хүмүүс ингээд юм шинэ юм хаягаад эхэлсэн байж байгаа хөө. Тэр гэсэн өөр Enedmi юм. Тэр үтгэл бид нар нодны өнгөрсөн хавар үстэй. Жүжигээрээ бид баруун аймаг явж байгаа хөө. За. Тэнгүүт ингээд 100 цэцэг драмын жүжиг гэсэн чинь хүүхдүүд мөхтөчгүй хошин шиг биш юм уу? Хошин шиг бол үзье гэдэг байгаа хөө. Шоу тоглолт бол шоу тоглолт үзье. Манай жүжигч нь насны ангилалтай. Насны дүрс хөршлөж зориулсан. Үг хэллэг болоод нөгөө үзэгдэл нь өөрөө дандаа насны хөршлөж явуулдаг. Жүжиг байсан болохоор. Тэгээ дээрэс нь бас яг манай нэг найз бас тэгжсэн байхгүй. Манай хүүхд одоо ютубер танаа юм уу амар үздэг юм аа. Тэгээ та нар одоо шинэ юм хийхгүй. Тэгвэл хож яваад. Танаа нөгөө юмнуудыг чи үзээд нөгөө цээжилсэн байдаг шүү дээ. Ааваа ингэдэг ингээ өөдөөс үзүүлээд идэв шүү дээ. Тэгсэн тэр нөгөө юм ютубер тэр Enedmi шоу тоглолтыг үзэж идэг хүүхдүүд чинь одоо ингээ бас жилэрх тусам ингээд тэр үзсэх чивээрээ амраад байгаа байхгүй тий. Тэгээд тэд нар чинь бас шаардлага байна л та. Ер нь яагаад тэгээд тасралтгүй 4 жил ер нь бүх одоо юу гэдэг одоо яг тэр жанраар явдаг байсан юунууд завсралч юу. Тэр тэгээд би л хувьдаа тэгж боддог шүү дээ. Нөгөө цаг үеийн тохироо гэдэг шиг хамтлаг продакшнууд ч гэсэн ерөнхийдөө сүүлдээ нэлээд жоох уран бүтээлээ одоо хийх зайгаа жоохон холдуулаад тийм нөгөө ойрхон хийгддэг байсан зайнуудаа жоохон холдуулаад тэрэн дээр нь ковид гэдэг энэ дэлхийн нийтийг хамарсан цар дахал бас нөлөөлөөд тэгээ хамтлаг продакшнууд бас нэг хэсэгтэй анги амьсгаа аваад бас магадгүй өөрөөсөө бас боловсруулаад тийм шөө бас өөр юм руу хүч сориод ингээд дэлгэц мэлгэцээ юм өөр юм руу л ихээс. Миний бодлоо тэр нэг IPTV гэл одоо ковидын араас ч хөгжлөө шүү дээ тий. Хүн ингээл дуртай модолж. Тэр жанр руугаа жоохон бизи орцсон болов уу. Бид нар ч бас хамгийн анх бас завгуулгүй орсон. Манай зүгээр хамгийн анхны IPTV фракц 1 гэл контент өгөөл. Юу хашаа гэж тий энэ рүү орой морой. Өдөр орсон юм шиг. Бараг бүгд IPTV рүү орсон шүү тий. Орсон. Айлууд ер нь гэртээ нэг хэсэг тий контентыг болвол аюул сайн үздэг. Одоо ч үзчихэж байгаа. Болчих. Одоо ч үздэг. Гэхдээ нөгөө амьд тайзны авах мэдрэмж тэр шал өөр шүү дээ. Очиж үзэх гэдэг. Тэр мэдрэмж нь бас тэгтээ хүмүүс сансан хасл. Дээр цанд тэгэл чипс судалж аваад тэр нөгөө юу соёлын төр орол те. Дотор ингээл. Одоо энэ хоорны юуг харж байгаа тэгээ хүмүүс юм амьд юм аймаа дуртай байхгүй. Нөгөө харан хамтлагийн тоглолт байна. Сүүлд нь тэр нэг юуны тоглолт байна. Хүмүүс студионы бүх тоглолтууд бий. Тоглолт хамгийн гол нь нөгөө FM радиогоор ингээл энэ утсан дээрээс ингээд дууг сонсдог хэрнээ очиж ам дээр нь сонсно гэдэг чинь. Тийм ээ. Тэр атмосфер өөр гоё л доо. Амьд тоглолт гэж гоё. Нөгөө бид идэх баригад явах хөдөө явж хахад дараагийн аймагаас уцтаж асуусан байхгүй. Эмоц хамтлаг энэ манай аймагт ирэх нь үнэн үү? Үнэн шүү дээ гэсэн. Ууш наадвалчдад ам дээрээ ирэх үү? Манай менежер. Одоо янз бүрийн болчихгүй бол ам дээрээ очиж даа гэдэг. Тэр шиг. Тэ. Тийм шүү дээ. Чи юу мэрэл та чи? Йоо. Яриач чи. Одоо баахан хөгшин настай хүмүүс юу ч яг. Юу. Яг ясан дээр хамгийн хөгшин зэрэг жил байгаа. Яа.
Яа, юу гэнэ харин. Харин Төлөө гурван явж Битээ хасаараа. би Хайп нийлэхгүй байна. гоцсон явж ийл гэж тий. тэгнэ. Өө бэгээ 3 дүүтэг явж ийн гэж харна шүү дээ. Тэ ари үгүй л. Чивтэр баг үн штэ чи юу. За яахсан бэ ахаа. Яа, зааст гурван пятна ойлгох байгаа сая өөрөө харин эвгүүтлээ. Үгүй яг ингээ тэгдэм байна. Одоо жишээлбэл миний хажууд аагийн магийн ч юм уу те одоо жанчив тагтаа дээр байсан бол би ингээд юм нийлээ ярьчмаар энэ ингээ та хэдийн дунд сууж байгаа болохоор би за ах нар юм яриа тэгээд байгаад байгаа. Бид тэтгэдэг амар ярихгүй л байгаа үст. Гүү ухааны. Амар гүү ухааны юм ярьж штэ. Яг цайгаа уулда зүгээр суугаа. За тэгээд Чи хоолноосоо идчихээ. Бид хоёр жоох яриад тах. Энэ яг чамд тохирсон хоол шүү дээ Монгол хоол. Энэ чинь халуун ногоотойгоо идчихлэхгүй. Тийм яац. Би юм уу те. Ингэдэг жоох гэж толгоо нэргээд ёо би унах гэдэг нэгэ сууч. Даралт өдөө явахдаа даралтны апра, даралтны бүх юм авч унаа. Яа. Чи өөрөө гисэн шүү. Манай энэ ингэдэг. Би араа. за болио. Би Болио. одоо өнөөдөр тэ хэд хүрж байгаа вэ? Тэгэхэд би энэ амьдралдаа нэг удаа сайн нэг имлэг твдэхгүй юм. Үнэхээр би юм удаад муруу татаад. Би ч ингээд хөдөлж чадгаа байлаа нуруу татдаг шүү дээ. Бүр хөдөлж чадгаа байлаа. Ёо ингээд бүр амар болоод муруу татаад. Тэгээ ядаргаа нь ясандаа ороод хоолоо өвдөд ангийн таад ингээд аюу олон амар юм уу. Оо за тэгээд имлэгт ингээд зур тус тариа бөмбөгдүүлээд би нэг 7 хоног явчихсан. За. Тэр 7 хоног бол надад бүр ингээд там шиг өнгөрч байгаа байхгүй ажиллаа хийж чадахгүй энэ би ингээд орон дээр хөвтчихин та гэж бодогдоод ингээд амар хэцүү байжсэн чинь манай хүн ярихгүй юу? Юу вэ нахын дөө гэдэг. Оо аха дүүний имлэгт хөвтчихин гэлэхгүй. Оо за юу хийж хөвтчихсэн? Зүгээр л хөвтчихин гэж. Чи яагаад имлэгт хөвтчихсэн? Зүгээр би ань зүгээр нэг хөвтчихин гэж бодоод хөвтчихин. За. Чиний контентэнд яваад ирсэн. Харин энэ хараа хөвсгөл рүү очиод За. хөвсгөлд нэг контентын зураг нөчөөд 4 хоногийн зураг. 4 хоногийн зураг яваад ятчих чаахгүй. Яа. Тэгэл үрэл имлэг 7 хоног. Тэгээ ах нарын би чулуу юм чулуу ингээд. Тэгээ эн чи манай хамтлаг дундаас хараа заяа. Даралтны аппарат авч явна. М витамин уун. Наа чигээ бүгдээ хөдөө явж байгаа ганцаарах нэм уугаад ганцаараа даралтаа байн үзээл. Чиний гов алтаа малтаа ингээ бид нар жоохон өндөрлөг газар руу явна шүү дээ. Бид нар өндөрлөг газар ирсэн байгаа маань даралт хэд болчихсон шиг. Би тэнд даралт үзэж байгаа ч байхгүй. Өзөрдөөл явж байгаа шүү дээ. Энэ нөгөө нэг юу шүү. Амьд харт юм. Ам биш ээ. Энэ нөгөө нэг үр хүүхдүүдийн төлөө бас те. Хариуцлага байгаа байхгүй юу? Яг тагтагт нь Би даралт бол байхгүй шүү дээ. даралт гайгүй. Би чи гайг зүгээр байсан юм аа. Чи өөр даралттай шүү. Дулдууд. Чи өөр даралттай шүү. Өөр даралт. Тэнгис ах чи өөр даралт асуугаад байна. Энэ манай даралттай даралт. Нэлийн даралт. Мэдээ гоо даралттай. Моног даралт. Ямар сайн дээ бид нар чи битгий хүн амт өдөд яваад над автобусын жолооч зүгээр явуул. Автобусын жолооч ирэхдээ хүмүүс хажууд нь өдөд байгаа шээ. Ирэг За ойлгомжтой. Надаар л хөгжчихсэн юм байна. Чи өөрөө сая их буруу хэллээ. Ахнарын донд надад хөгжин настаа уусах гэсэн шүү дээ. За цаанаас юм аа Баларсан юм. Би бол өөрийгөө аягүй залуу л гэж бодоод байгаа шүү дээ. Залуу хахад. Залуу. За сайхан. Гэтэ ямар ч юм би хаага амьдаа арчаад байх хэрэгтэй. Тийш баг. Наата жоохон хилээд өгөөч. Тэгээд даралт маралч өндөрлөг газар очвол тэгээд ядарсан хүн байвал бас тэгээд дорой явчих юм шүү. Харин тий. Гэтэ яг одоо нөгөө даралт маралт гэднээс энэ цусны харал баралт чи залууччаад байгаа байхгүй. Тий тэгээд л яг би яг хамтлагийнхаа нөгөө гişүүдээ бас бодож байгаа. Бид нөгөө баатгүй ах чинь баатгүй ах маань яах вэ? Юу ч мэдэхгүй. Тэнк баах маань яах вэ? Ямар даралт гэж хэлж шүү дээ. Би тэгж ярих юм бол ами чи аварж ирсэн шүү. Ярих уу? За яах вэ? Би тэгж энэ гоо ингээ эргээд онгоо шүү дээ. Энэ харах юм. За өнөөдөр манай TikTok төвчүүд сошин бүтээгдэхүүн орж ирсэн. За энэ юу гэхээр Flashbot гэдэг энэ одоо герман технологиор ер нь герман пив одоо Оросын зах зээлд бас нэлээд 1-2 дугаар байранд ордог. Энэ гоё пивнүүд бас Монголд ороод ирсэн байна. За тэгээ гадар одоо худалдаанд бол гарч эхэлж байгаа юм байна. За тэгээ энэ 5-6 төрлийн бас пивнүүд байгаа. Одоо TMK-ийн болохоор ерөөхдөө нөгөө цагаан пив гэдэг шүү дээ. Шүлтүргүү, Weizen beer гэдэг шүү. Тийм пив. Шүлтүргүү мэн тий. Тий. Энэ миний хол дээр Pilsner байгаа. Наа чи хар пив юм байна. Тийм байна. Чи хар пив уу юм? Наач би Энэ болохоор нөгөө Pilsner гоё тунгалаг нь. За тэгээ ийм гоё өнгөлөг маш гоё герман пивнүүд бол ирсэн байна. За манайхан гоё логог нь хараад байгаа. Тэгээ манай нэвтрүүлгэн дээр өнөхтэй хүмүүс пив бас маш гоё хэрэглэх гээд байдаг. Хүнд хоолны дараа хатар. Та нар энэ пивэн тэр үү? би оон мэд чинь. Би бол нэг оройн хоол моолн дээр нэг шил 2 шилийг бол
Уучгаад их зүгээр. Гоё амттай юм шүү дээ. Бас юу гэдэг юм. Нэг тийм жимс бас байна. Тий. Нэвтрүүлгийн өнтөгч тансаг шараарэг флашбэк. Тэгээ эдний мэдээллүүд нь бол гоё пэйж дээр нь бол зөндөө байл. Өнөөдөр одоо тоглолттой болохоор дааж. Ер нь яг пивний хэрэглээ чинь бас их гоё шүү дээ. Нөгөө зөкстэй хэрэглээд явал те. Одоо нөгөө хөл бөмбөг үзэхтэй ч гэдэм юм. Найзуудаараа хай нэг гоё спорт тоглоом өндөр тоглохтой ч гэдэм юм уу те. Тийм шүү дээ. Одоо нөгөө нэгэн цаг одоо дундаа нэг сайхан хард линкс тавьчаал гэж сууж идэг гэсэн тий. Тэр чинь өнгөрч ч тий. Залуучууд донд тийм байх болсон. Одоо ер нь бараг пивч байхаа болж байна дөө тий. Одоо заримдаа бид нар чинь пивчгүй тэгээ сайхан баялдаг болчихлоо. Одоо юм байна. Янз бүр. Тэнгүүд пив гэснээс манус нөгөө тоглолтоор Европт явж байгаа Чехт хамтлагаараа тоглолтоор явжсэн. Тэгээ бид нэр Чехэд бүр юм голдоо каранттай ширээтэй газар нь ороод пив уугаад Өөртөө ингээл хийх явж байгаа. Чигээд дөрөв тишээ сорохтой. Яг ингээ янз янзаараа гооччихдаг. Тэгээ дээрэд ингээ литр гарч идэг. тэргүүрээ тооцоогооч. Тэргүүрээ тооцоогооч. Тэгээ бид нар бүр бараг 20 30-уулаад байд чинь. Биднийг дайр цайлж байгаа нөө Монгол залуучууд. Тэгээ үүдэн тооцоосон Монгол мөрөг 70-80 мянган төгрөг. Гэн тийм ээ. Энэ Монголд ер нь амар болохоос бус таач айгүй юм. Пив чигт пив нь цаанаас юмдах юм байхгүй. Гэн тий. Яар одоо герман оюутнууд биш тэр амралтаараа Чех руугаа орж пив ууж баярлдаг. Тийм гэсэн. Яг л Германда үнэтэй Чех мэгтэй бол хамгийн юмтай пив нь гоё. Тэр Бадвайзер чинь Чех пив юм шүү дээ. Гоё юм билээ тэгээд яг тэр гожрын пив. Тэгээд ингээ шилийн ханы цаана яг хийж байгаа юм чи нөгөө юм. Шүт. Ингээд бүр шилээ халттай. Ингээд бид нар уугаа. Тэгэл тэр ширээ ингээд манай ширээ чинь нийлээд хэдэн литр ууж байгаа. Тэнд нэг өөр ширээ манусээс их ууцсан байнгут тэнд нь шагил өгөөл. Ваа. Тэнгүүд бид ч гүцгээд үзчихэж байгаа. Тэгээд доороо ярьцдаг тэр. Гүц төрүүлэх гэж. Тэгээ яахгүй байгаа тий. Араа хүний дөрөв Тэгээ пивнүүд нь шүү дээ. Алкогол нь бага байдаг юм уусаад амтны юм өөр юм бэл. Тий, ер нь бол гоё л доо. Цагаагаар тааж үү. Тий, ер нь яг Германы тэр Баварын пивнүүд, Чех пивнүүд, тий одоо Бельги ч бас амар нөгөө нэг сонин пивэрээ бас алдтай. Тэгэхээр Европууд ч тэр чигээр пив юм лээ. Англичууд ч гэсэн тэгэл амар л юм л чинь. Манай харин энэ шар арганы соёл ч одоо л ер нь залуу баха тий. Дээр бол тэгээ сайхан боргог 5 литрийн битантал авдаг ус цав суулгач гэж байхгүй тий. Тэгэл циркийн тэр бургасан доо. Би одоо би сандгийн. Би Улаанбаатар хотод 8 дугаар ангид байхдаа орж ирчихээ. Буцаад ийшээ харцсан байхгүй. 2 хоног явж хөдөө очиж байгаа байхгүй. Тэгэхэд надтай хамт явжсэн. Би чи нэг шуудан байхгүй ч тэр үе чинь. Нэгдүгээр базын сэшээрэнд суугаа явж байгаа. Тэр ахлав нь ийм цагаан канистрийн 5-10 канистр дээр пив задгаа пив явжсэн. Тэгээ битэд ингээд ийш орой гараад орилуулаад нөгөө том сэсчирч орилоод явсаар гал нэг 20 км явсан уу зогсож байгаа нэг хамраас өгөхөд. Гаргаж ирээд пивнаас тэгээ амсаж байгаа тэр пивний амтахгүй юусэн. Одооны пивнээс шал ам. Дээр үе тэр боргоны одоо үгдээ хөөс мөс чи юм том ороо нэг юм те. Бокны нэг хөөс шиг. Тэр үед хамаг юм натурал нэлвэсэн баг та өөр. Өстой натурал. Тэгээ та хэдэн хорхогноос амсараа. За хөөхтэй орхог. Бигийн настаагаараа амсаар. За яахсан бэ? За энэ бол өстой гоё. За. Чи явах юм. Зүсчгээ гоё. Таалахгүй дөө. Миний зүснээс авах юм уу? За тий. Чинээс л амсаж. Наа чи бол ялз болцсон л байгаа. Тийм бай. Буухтай гоё л. Манай хоньны махч гоё шүү. Гоё. Ялч хөөр шүү те. Энэ Монгол малын мах гоё те. Тий, одоо тэгээд хятад метод өвөр монголчууд энэ төр гаргаад ирвэл биднээс амар үнэтэй аавна л гэдэг. Даанч нөгөө ямар ч гарах шанс байхгүй. Чанаад ч гарах шанс байхгүй. Түүгээр ч гарах. Яагаад гарахгүй юм? Мэдхгүй. Манай нөгөө малын чинь нөгөө зэрлэг бэлчээртэй болтой тэгэл алдар төвчөн гэлээд юм шүү. Магадгүй. Гэхдээ бид нэр өвөр Монгол тоглолтоор явж байгаа Сүхбаатар аймагт хил гэдэг чинь ямар хөшөө байлаа тэр чинь авах хөшөөнд очив. Тэгээ бид бүр хөдөөний айлд очиод ингээд хашаалцсан байхгүй. Тэгээ хашаалцсан айлд очиж тоодгоо ширмээр ингээд хууглаад мууцч авсан амар гоё байхгүй. Тэгээд одоо ингээд хойшоо гараал игээд Монгол руу орчмоор санагдаж байгаа байхгүй. Тэр ярьж байгаа бид нар. Тэгээ бид ингээд хойшоо Сүхбаатар аймаг руу орчин ингээд яг монголоор л ярьж байгаа байхгүй бид нар. Жохон айлхтай өвөр Монгол. Тэгээд одоо ингээд ах トゥ нарын Монгол ах トゥ нарын бас амар гоё нэг. Одоо ингээд манай хөшөөс урагшаа явал яг ийм ориг малын мах байхгүй. Дандаа хиймэл хятад
малтай мах. Харин тий нөгөө тижээвэр өвстэй юм гарч ич. Тэгээ олон жоо олон л хөрхийн нөгөө нэг зэрлэг өвсөөл хийж байгаа л юм гоё амттай. Тийм байлээ. Тийм байлээ. Тэ. Тэгэл нэг хашаан дээр хашаал өвс өнхрүүлж өгөөл ивэл тэгэл ч өөр. Өөр оронд явж байгаа хоньны мах, үхрийн мах идээд гоё санагддаг шүү дээ. Тийм нэл яг ч нөгөө нэг манайх ч нэг хурц амар өнөр амттай яа ерөөсөө тэр өвс мөс тарчих нөгөө нэг хүүтэн газрын тарчих амар шимтэй өвсөд идэв. Тэс намганы нөгөө ийм өндөр ургацсан өвс биш. Идэхгүй ус тийм. Тэр ч идэхгүй шүү. Яг Одоо тэр ширхний нарийнх дачхраа өвс идэж байгаа. тийм зүүн төгж ич. Тэнгүүд одоо намар болонгод малын мах өөр амттай болчих. Тийм. Донд говийн мах зүр нөл таан хүмүүл. Махнаас амттай. Дунд гоё бол гоё юм лээ. Юунд дээр газрын нэг онцлогоос л тэгэл мах болгоно өөр амттай. Чи тогоочны үед одоо аль зүгийн мах Надад бол яг тэр одоо юу гэдэг яг тэр ингээд ах юм байхгүй. Ер нь тэгэл говийн гаралтай тэр махнууд хоньны махнууд гоё гэсэн шүү дээ. Үхрэнч тэр алинч тэр. Илүү их тийм зэв амтлаг. Тийм одоо юу гэдэг. Үнэр амт нь арай жоохон хурц мурц. Гэтэ яг тийм амар нөгөө нэг эрт эрс бол ялгаа болно их айхтар байхгүй л дээ. Яг жоохон хурц мурц талаараа л гарна. Тэг хаа газрын л тэгэл бас нэг бодлоор одоо энэ нөгөө сарлагын махнууд чинь яг нөгөө сарлагын чи одоо манайс чинь нөгөө хотынхан чинь нөгөө ойлгохдоо нөгөө үхэрдэж идэх шиг ингээл өглөө гараад орой ингээл хөвчидэг гэж бодоод эсвэл хитэн сараараа уулан дээр алга болчтой билээ шүү дээ. Тийм гэсээр. Тий, тэгээ бүр ингээд 7 сар ирүү яаж болох вэ? Бараг тэрийг очиод буудаад өгч. Тэгээ нөгөө бакууд нөгөөдүүлээ дагуулж явчихдаг. Тэгээ ерөөсөө өндөр уул руу. Тий, тэгээ тэр амар өндөр уулан дээр чинь тэр жинхэнэ нөгөө тарчиг өвсүүд бүр зэвэн үдчих шүү дээ. Тэгэл тэнчэнэл байт юм. Ерөөсөө өвлжөнгөө энд байж байгаа л тэр нэг тороо мороог нь барьж авч нэг уйжээж нэг сарлагын сүүм үг наа. Тэрс ерөөсөө л уулан дээр байдаг юм тийм. Тэгээ манайх нь бас тийм зэрлэг одоо юу яг зэрлэг нөгөө супер мөмбөр гэдэг шиг зэрлэг амтан байгаа байхгүй. Тэрний махцах бол супер баг. Ялангуяа сарлагын махаар хийсэн тэр борц морц бол хамгийн шимтэй гэдэг. Тийм. Тасархай. Чи тэр сарлагын өрмийг мэдэх үү? Мэдэн шүү дээ. Сарлагын өрм Монгол үнэний өрм хоёр юугаар ялгаатай юм? Тослогийн жанр байл. Надад ослог байгаа бас. Тий. Зүгээр би сарлагын өрмөг харж ирсэн. Идсэн. Ийм цуцсан баг. Хан тий. Өрмний тогтцоо. Монгол өхрийнх болохоор нэмэх. Өрм тогтолж байгаа. Тэгээд артын тэр Чи сүү. тэгээд нь тослох юм. Тэгэхээр тэр өндөр дээр гар тэр шимт хийжтэй бичигдэж байгаа. Тий. Тэгээ яг нөгөө үнэнийхийг бодвол нөгөө нэг дахин баг суугаар нь л та. Гэхдээ нэг бүр 5 дахин илүү тослог гарч байгаа. Тийм. Тэгээ нөгөө хүүтэн газар мэдээж гэсэн тоглоом болгоо хүлэлж нөгөө нэг юм тослоос. Ягаад тослог нэг хүүтэн газар байх тусмаа амтэн том болоод юу гэдгийг тослог ихтэй болоод идэг гэдэг чинь ерөөсөө тэр нөгөө тосны жанар чинь нүл Тийм байна. уурах штэ. Цагаан багууны тослохэр нэлээд зузаан л. Амар гаш. Цагаан байгууны сүү юу? Цагаан багууны сүү. Тэг штэ. Ер нь л хөөцөр тусмаа л тослог болж штэ. Тэнгисийн нөгөө юу гоё те нөгөө сошиалор яваад идэг штэ нөгөө. Одоо дэлхийд яг нөгөө хоолны чанараараа тэрийг үзчихсэн. тэр мөр айгу мундаг мэдээлэл. Одоо тийм мэдээллүүдийг энэ одооны юу гэдэг шин залуу эцэг эхчүүд гэдэг юм уу одоо бас бид нар дүүнэртэй хүүхдүүдтэй юу тэрийг айгу сайн хэлж байгаа юм шиг. Одоо манайхан ч юу сүүлийн үед айгу тийм хөнгөн амархан авсархан гэс идчих гэдэг юм юугаараа амар их юм. Гэхдээ хамгийн амар хүүхдүүдтэй тийм өгöd байхгүй. Тэ? Өөрөө мах гаргаал ингэж мэхэслэх бол бог гэдэг нөгөө нэг бэлгийн юм бол. Гэсэн чинь тэр чинь нэгт хамгийн бүр аюултайд нь тэр шарсан төмс байсан ч тий. Тэр чинь ерөөсөө л төмсөндөө гол нь тосондоо авах. Дэлхийн нийт тэр юм байл шүү дээ. Дэлхийд Монголд тэр чинь би зохиоцсон юм шиг над руу хүмүүс тариад байхгүй. Чи өстой архийг бараг 9 орууллаа. Үгүй архийг зөв зохистой хэрэг өдөртмөн ингээд өглөө басаад лидер арх уугаад байвал бид ч өвчин мэсдэг. Ер нь арх ерөнхийдөө өдөр тот шарсан төмс шиг хаяа ингэж ууд хэргэлдэг юм шарсан төмсөөс бүр 9 дахин бага байгаа хоорно. би нэг тийм хоолн дээр нэг юм цензур тавьдаг байсан байхгүй. Юу л бол юу идчихдэг. Тэгэл гэртээ ч гэсэн юу л бол юу хийждэг. Хүүхдүүдтэй юу л бол юу хийгээд өгчдөг байсан. Яг сүүлийн нэг 5 6 жил бас нэг юм зөв наран солонгоч нөгөө зөв хоолт молт гэл юм хичээл яваал те. Тэрнээс биш яг гэртээ айл болох нэг юм жоо эрүүл юм хэрэглэе гэд. Тэгээ яг зүгээр ингээд ер нь ингээд юм уншаал жоох ингэж яг манай энэ Монгол олч бас яг эрүүл хоолтой байна. Тийм шүү дээ. Одоо Заах энэ гуралтай шүүл те. манайх ч ингэж бодоод байхгүй. Мах тэгэхээр ингээд дотроос өмх ирээд хүн тоол те. Ингээд будаа болдог гэдэг. Европт юу гэдэг болохоор та ингээд 5 өдөр дараалаад махнаас өөрийг мэдэхгүй бол танд ямар бинт чи өөрчлөлт гарах вэ? Нэгдүгээр та ингэ, хоёрдугаар та ингэ хүн улам сэргэж байгаа юм. Тэр одоо юу гэдэг гурил будаа мудаа ногоо биш дам мах идэх яг тийм гэж байгаа. Тэг чи манайх ч дам махаа иддэг. Тэнгуудаа хажуугаар нөгөө нэг нүүрс усны хэрэглэн амар их байхгүй. Одоо нөгөө Будаа үр будаанаас ч одоо нүүрс ус ч гарна ш. Нүүрс ус гэдэг чи одоо бидэрт ингээл шууд маш ихээр одоо өөх хуримтлах үүсвэ. Мах идэд хүн өөх хуримтлахгүй ш. Өөх идэд хүн өөх хуримтлаггүй байхгүй. Юу үр тариа идчихэж бид нар өөх хуримтлаж байгаа.
Тэгэхээр энэ би ер нь бодоод байгаа одоо сайхан ялангуяа энэ эрүүл хоол одоо ийм хоол ингээ ер нь ингээ хөвшөөд бид нар нэг баг багт нэгдэг байсан шүү дээ. Нэг 7 хоногийн хоолны менюг ам дээр хатчихдаг. Гэртээ хийх хоол. Гэрийн хоол юу? Тий. Тэгснээр хажууд нөгөө бид нар чи өөрсдөө өглөө болгон хийх ажлуудаа бичээд хэдэн цагт ороо ураагаад яагаад ийгээд гисээр угаад хамгийн сүүлд хичээлдээ яваад орой ирээд хэдэн цагт унтна гэдээ юм бичдэг хан дээр хаддаг байсан шүү дээ. Манайх бас яг юм хажуудлынх нь юм дээр галтгоонд болохоор нөгөө даваа гарагт ногоотой шүлтэй мантуутай оройны хоолууд биччихдэг. Тэгдэг байсан юм. Сонио. Тэгээд тэр менюг их гоё юм зөв гарах хэрэгтэй юм шиг байна. Тий, ер нь тэгэл хоол шүү дээ. Тэгэл одоо ингэ залуучууд тэгэл амар нөгөө нэг бороогийн хилээддэг хортоо залуучаар өвчин залуучууд дэр гэдэг шиг. Тэрөөсөд хоол шүү дээ. Тэгэл нөгөө ялангуяа тэр муу тоснууд. Би харин эртэд нэг эмчтэй уулзаа байж байгаа гэсэн. Одоо энэ монголчуудын залуучууд байгаа энэ өвчин биш үү? Яг хүнстэй холбоотой зүйл байхгүй. Тий, яг ерөөсөө энэ одоо үндэсний аюулгүй байдлыг хариуцдаг ерөнхий сайд эдгээр тэр шин түүш юм аахгүй шүү дээ. өө одоо уулны бодлого хэрэгтэй байхгүй юу? Над бол. Тий. Одоо би багтаа штэ 100 айрыг уугаад аарал идээд өрөм тос идээд борц идэл өссөн. 100 борцтой шил ууж исэн. За ер нь айрыг уучууд ер нь өдөр хоол иддэг. Чи тэр цэзэрлэл малаад иддэг байсан биз? Үгүй тийм байхгүй мэдгүй. 100 дэхтэй нэр 100 ногооч байхгүй. монголчууд ч 100 дэхтэй ер нь ингээд жилд зуны хэдэн сарда ходоод гэж цэвэрлждэг байсан. Тий. Тийм шүү дээ. Дандаа цагаан эдээ хэрэглээд. Одоо бид нар 7 хоног дан цагаан эдээ л хэрэглээд айрыг угаал байгаад байж. Одоо ч тийм байхгүй болсон. Байхгүй болчиход байгаа. Хөдөө гадаг үт юм байхгүй болсон. Тийм. Одоо тэнгууд шүү дээ. Яг одооны яг амьдарч байгаа юм дээр хөдөөний яг хөдөө өссөн аав идж байгаа хүүхдийн шүд хотод өссөн хүүхдийн шүдийг харьцдаг юм. Тэр шүд амар байгаа. Амар. байгаа. Тэгэхээр энэ хотод байгаа суурин газар байгаа усуд хөдөө бүр бовлж игэл би ингээд ах トゥ хамаатастай мэдэн бол 100 хүүхдүүд аваач хаяад цагаан эдээ дээр нүцгэн шалдаа хаяа. Тэрнээс хараа хитрхи нөгөө соёлчоод хитрхи би хотын мотын болоод тэдэрүүл бид нар чинь намаадаг ертөнц одоо юу гэдэг энэ Улаанбаатар энэ нийслэл хүрээ саяхан хийгдсэн газар шүү дээ. Бүгд хөдөө гадар л байсан. Тэнгууд нөгөө хүүхдүүдээ улам нөгөө англи манглиар ярьдаг болгоол те нөгөө нэг сүрийг бадруулаад те нэг язгууртан царайлал ямар ч язгууртан биш юм бийж. Тэнгуудаа тэр хүүхдүүд нь өөрсдөө бүр ингээд юу Монгол соёл байхгүй болсон. Тий. Мами I want ямар юм юу ч гэнэ ээж нь айлгуутал те тэр одоо өөр хүнд аягүй супер харагдах гэдэг байхгүй юу? Гадаад амьдэрсэн хүн шиг. Шин бол амар тэнэг асуудал байхгүй. Тэрийг манайх нь мод болгож ингэж яриад байдаг те хүүхдүүдтэйгээ англиар яриад. Тэр хүн англиар яриад ярина л үстэй. Монгол хэл соёл тэр соёл нь байхгүй ч бид нар монгол гэж өөрсдөө хэлээ яах юм. Мөр малч мэдхгүй хүүхдэнтэй багаас нүртэй дээ юм. Ер нь тэр зундаа бол байнга тэр намаадаг амьдралыг хүүхдүүд үзүүлж байгаа. Тэнд бүр зуны 3 сая аймаас. Монгол үндэсний хоол гэж ийм бай. Тэр хоол өшөө гоёаж хөгжүүлж болох юм болов уу? Тэгэх юм бол тэр нөгөө нэг энэ доторх авах хэвээр нөгөө яг эко бүтээгнүүд авах хэвээр. Нарны энерги, сахны энерги тий. Тэг сүү цагаан дээрээс витаминүүдээ аавна. Сүү цагаан эдээ тэр малын гоё мах шин мах шүү дээ. Одоо юу гэдэг дэлгүүрийн лангуун дээр хизээч очиод нядлаад ямар ч одоо вакцинтай малын чавчаа тавьчих юм мэдэхгүй шүү дээ. Тэгээ одоо үнний умуудлаа мэдэхгүй ямар ч малын баас өтөг бууцтай ойрхон байсан хүүхд. Аллерги юу? Аллерги ашиглгүй байдаг байхгүй. Үнэн шүү дээ, үнэн байлгүй. Би одоо баг багтаа хөл өглөө гутлаахгүй шүү дээ өргөмтэй. Тийм шүү дээ. Зуны сандалтай. Яг л ярьдаг байсан шүү дээ. Үхрийн баас ярьдаг байсан. Хийдэг байсан. Би бол Дулаацдаг байсан. 100 ингээ өхрийн бас ингээл хүрзээр цэвэрлээд нэг юм тэр шиг юм дээр ачаал өглөө болгоо нөгөө үнээгээ саагаад явсны чинь дараа тэнд чинь тийм. Тэгээ баас мас удвал яваад би тэрийг бүгдийг мэддэг байхгүй нөгөө. Тэгээд ямар ч вирус жил болгонд аваачаад хайчин тий. Одоо тэрийг чи наач хүүхдүүд наа чи бохор чи бараг өвчин тусаад наанаас ч тий. Малын гаралтай өвчин ингээд яана маа. Тэгээ айлгаад байдаг байхгүй. Тэр бид нар юун дээр ярьжсэн хамтлагийн нөгөө тоглолтын бэлтгэл үеэр дээр үед байдаг ус би хонь хариулаа явж байгаа шүү дээ. Манан буулаад бол мөөгний хүрээ гэж юм. Гэрийн хүрээ шиг номногоо. Тэрэн дүүр мөөг шүү дээ. Манан татангууд бүк гараад идэг ус. Тэрийг авч гэлхэж одооны цагаан мөгөч гэлхээд хатаагаад. Халын цагаан мөг. Тэр одоо байхгүй. Тэр амар гой амттай мөгөөс одоо энэ амт яг тэр амт. Үгүй аргагүй шүү дээ. Түүгээд байгаа юм чи. Үгүй тэр гарахаа мэт заяа. Чи бид нар өөрсдөө олдохгүй чинь цаашаа энэ хил даваа гараад байна шүү дээ. Тэр мөгөж гэхдээ ингэж бүр сугалж авдаг юм байл шүү дээ үндэстэй. Үгүй шампиньон хамаагүй талын цагаан мөгч юу шампиньон авахгүй талын. Одоо шампиньон гэдэг нэг дарсан мөг зүгөөс бүр тэрний одоо зэрлэг хөвлөр нөхгүй. Тэг бүр хамгийн лаг нь гэсэн. Яг нь хоёр хужаа юм чи тэгж ярил талын цагаан Монголын юу лээ талын цагаан амс үтсэн юм дурак юм тэгж хэрэлдэг гэсэн. Тим ховор им танд ордог. Тэг одоо ягаа олдохгүй нэг тэр юусэн ч түүгээд байгаа байхгүй. Тэрс байгаа. Байгаа юу? Байгаа. Би тэгвэл хөдөө би баян чандамны ишээ их аав ачтайгаа яв түүдэг байсан. Юу сар машины хаалган онгойлгочод
Айж ах юм баг ингэж төгдөгсөн шин. Одоо вирус тийм биш болчиход байгаа. Би нөгөө сэлбүрнийхээ ширийг готгож авдаг байсан. Тэгээ тэрийг чинь авчираад угаагаад өрөмтөө шарж иддэг байсан. Гоё гоё. Тэр бол ялчгүй гоё. Тэгээ хамгийн гол нь тэрийг хатаацсны дараа нөгөө өвөл мөвөл ингээ халуул малуур хар зэрэг халуун дарддаг. Тий. Эмэгтэй хүн сав агшаадаг. Тий. Тэгээ төрсний дараа заавал цагаан мөхтө шүлмөл идэв гэсэн чинь. Гөгшчүүл хоёлын нийлж байгаа. Юу мөөг вэ? Чөлрөгөө мөөг рүү орцоо. Би мөөг бодсон. Далаа шиг юм яриа да. Хоёр Шалж мөрсөн кинонд орсон ярьж байна. би ч Мөөг гэж хаана ургаж болох хөлөө мөлий би ч бас хогийн шууд замын дундаас энэ хоёр гөгш шахсан. Шууд урваад гэж байгаа. Гоё шүү дээ. Одоо яг тийм нэг байгальтайгаа нэг ойрцсон юм магадгүй эдэрхий одоо аяг тийм одоо энэ байр юуны лизинг мизинг ч гэдэг юм уу одоо яадаг чинь ажил ихтэй ч үт юм уу. Цаг зав ерөнхийдөө нэг гаргахаа болчихсон юм шүү те. Тэгэл нэг ёс болгоод нэг зундаа нэг авгаа хөхтэй аваад 7 хоног явдаг. Тэгэл нэг маршрут нь бан гэх балаа нөгөө нэг явдаг. Би ингэж боддоо ш наадах чинь одоо нөгөө бидрийг бүр жоохон багтын сошиал ертөнц байхгүй байсан тий. Тийм шүү дээ. Үзэж харах телевиз, радио энэ олон сувг байгаагүй. Бидэрт нэг радио л байсан, нэг телевизийн сувг л байсан. За нэг ортой гарвал гарна тий. Тийм шүү дээ. 5 хамаг юм. Тэгээд телевиз чи орой гарна зөвхөн өдрийн цагаар гарахгүй шүү дээ. Тэгэхээр бидэрт өөр хийх юм ингээд юу байсан л байгаа байхгүй. Одоо болвол ингээд бүр юу ч хийсэн болж шít хүүхд компьютер тоглолцож тий. Виртуал ертөнц рүү явж ороод тоглоом тоглолцож тий. Кино үзэж, үзүр үйлчлэгээ бүх юм ингээд нээлттэй болсон. Тэр үед тийм болохоор байгальтайгаа илүү ойрхон байгаа, тийм хомс учраас байгальтайгаа ойрхон байдаг, хөдөө гадаа их явдаг, амар зугаалдаг. Тэгэл одоо би санд хүүхд байхад нь лагерт гарахад амар гоё байдаг гэсэн бид нар чи тий. Айл-айлуудын лагер, банкны лагер, тим юмны лагер, үйлдвэрийн лагер, ажилчны лагер гэж тий. Бүгд одоо юу гэдэг барилгын тэнд те. Одоо банкныхын тэнд гэж. Тагнуулынхын тэнд юм тэгээд зэрэг цагдаагийн лагер тэнд гээл. Тэгээд гоё тэр цуслан их гоё байсан санагдаад байна шүү. Тэгээд ээж аав нар ч гэсэн хүүхдүүдэд зоддог гэсэн яг хийх юмгүй байсан баахгүй. Тийм л. Одоо нэг зодохгүй шүү дээ тий. Юу одоо өөрөө завгүй явж байгаа шүү дээ. Хөөе за чи яасан гинэ наашир тулж харцдаг гэсэн. Хийх юм амар зоддог гэсэн. Одоо аав нар чи орж ирэл ийм болчиход шүү дээ ингээд. Тий. Бидний наатгар чи номер хийжсэн. Хэрвээ сошиал байхгүй болчвол те гэж ярьж байсан шүү дээ. Нөгөө нэг хүүхд хүмүүжүүлдэг номер байдаг. Тий. Нараслаг өртөө дээр дээр үед эцэгчүүд тийм байсан гэдэг нөгөө хүүхдэд зодохдоо чамаа төрүүлсэн би одоо алаад өгч юм. Алсан чи яадаг гэдэг үү? Тий. Орчин үеийнхээ зэрэг хүнээс амар өмөрдөг шүү дээ. Тэгэнгүүт хүүхдэн ч амар айдаг байсан шүү. Тий. Yes одоо наваа алчаал яа. Одоо бол энэд нүр үстэй. Одоо өөр болчлаа л доо тэгт. Яг тэ нөгөө одоо яг нэг социализмын нөгөө нэг юм ухуулга нөгөө сурталчилгаа нь аюу сайн байсан. Ой чи бүгдийг нэгэн жилүүд ингэж босгодог тий. Тэгтээ тэгж зодуулж 5 салаа боо авч ирсэн хүмүүс одоо гоё л шүү дээ. Яг бие таацсан зөвөн гол болцсон Тий. байна. Дандаа зөвөн гол болцсон. Эрхэн тэнгүүд нь баларцсан юм шиг байна. Хэцүү байна. Би ханд залуугаар яваа. Ханд нэг цай гэдэг ч. Тийш босоод цай гэдэг ч. Энэ 5 цолын шүл энэ хийсэн шүү дээ. Ийм сайхан Монгол хонтой юм биш та нар гэдэг нэг хятад эмч төгжсэн. Ер нь дээл эрэгтэй хүн бол 35 нас гараал бол хоньны бөөр сайн идчихэж гэтэл. Хоньны бөөрөө. Ерөөсөө эрэгтэй хүний гол эрэгтэн чи бөөр шүү дээ. Бөөр гэдэг. Та нар тэг илэг мэлэг одоо юу гэдэг юм. Бөөрөө л хамгаалдаг. Үнэн юм шиг. Жоо хийчих чинь. Цаа тийм холиос гоё шүү. Чи одоо өөрийнхөө цай хийж авч ямар ухаан харамч хийх. Харамчих гэдэг тоглолт байдаг шүү. За манай боёж одоо театрын дарга болцсон. Их завгүй болсон мэл ч тий. Тэр бага юу театрын? Боёх тийм хөгцөлөлтийн театр шинээр байгуулагдсан. Тий. Тэр гоё театр л шүү тий. Боёх бидэд сайн нөгөө карантины үеэр яг карантин дуусгын албан Comedy Club Mongolia гэж бидэд хамт хийсэн шүү дээ. Тийм Оросын юугаар уу? Тийм яг Оросын франчайзаар нь. Гэтэ тэр Оросын франчайз нь бол манайхныг ойлгохгүй байх шүү тий. Гоёх тэр арай жоохон монголжуулсан уу? Монголжуулсан бас. Нилээ монголжуулсан. Гэтэ яг нэг үтлэг амар юм биш. Богинохон задгаа шууд тэр хараал мараал хоёрдугаар сууг нь хамаагүй чөлөөтэй тий. Тэнд бол юу л юу хийж болохоор юм бэл тэр Comedy Club.
Тэгэж ажилласан шүү дээ. Тэгэхээр тэд нар яшин тэр нөгөө нэг франчайз заавал тэдний тоглолтыг хий гэж өгöd байгаа. Угаасаа франчайзын авангууд тэр зохиолуудын хөвд юм. Та нар өөрсдөө ингэж найруулга хийж болохгүй юм. Өөрсдөө найруулга хийсэн зөндөө байгаа шүү дээ тэр дунд. Шинэ бүр ингэж тэд Цаангийн зохиолыг гаргасан юм уу? Бага. Одоо жишээлбэл тэр нэг миний нэг утасны дуудлага ирээд хүн хүнд таарсан ринг томтой хэсэг үүдэг. Тэр чинь жишээлбэл зөв цэвэр миний фантази шүү дээ. Тэр оршуулт юм зохиол ирээгүй. Би өөрөө тэгж сэтгэж хийсэн байхгүй. Гэх юм чинь. Тэр чинь тэгээд ер нь дараа чинь гарах юм уу? Тэр нөгөө NTV-ийн нөгөө оранжтай хамт хийгээд л. Тэр оранжийнхан нэг удаа санал тавиад дараа нь хоёроо хийх магадгүй заагдгүй гэжсэн. Тэгээд бүгд тэр чинь өстө тал талаас жүжиг цугласан шүү дээ. Хэн тийм үү Одоо тийм. бүгд тэгээ завгүй. Сайн идэж авал та. Зөндөл итлээ. Одоо шинэ кино контент дээр ажилласан уу? Одоо бидэд ямар ч энэ тоглолтоо нийчлээ. Одоо дараагийнхаа ажлын төлөвлөгөө юмнуудаа гаргаад. Тэгээ ер нь дэлгэцийн салбар руу бас дараагийн бас дэлгэцийн мэдээлэл хий. Тайцныхаа уран бүтээлүүдийг чин тэгэл найлээ тэгэл. Ер нь хөдөө гадаа явангууд тоглолт кино аваа явдсан шүү дээ. Аим шин кино гэж тэгсэн залуучууд үнэн үү? Мөн. Залуучуудаас гадна одооны хүүхдүүд тийм болсон юм шиг санагдаад байна. Аим гэн амар үздэг. Сони яагаад гэж Ингэдэм байна. Битүүрч Агийн битүүрч гаргаад баян болыг гаргаад авчихсан шүү дээ. Аим шиг кино чинь нэг ёсондоо 10 жилийнхаа хүүхдүүд амар үздэг. Тэгээд тэр хогтуудтайгаа орж үздэг. тэгээд нөгөө төл тэрвэрж мөрөх. Нөгөө төлөө айж тэрж мөрөх гэх юм уу яа гэх. Яна ямар амар юм бэ? Тэгээд хүүхдүүд л айгүй их асуудаг. Тийм хань залуучууд нь аим шин кино махаал гэдэг гэсэн. Ямар сэндэл юм байна гэж. Яна сүнс. Далимдуулсан. Дэлгэмдэр. Аим шиг киног нэрөө амар асууд юм бэлээ. Хань тийм гэсэн тий. Айгүй их асууд юм бэлээ. Аим шин кино хийхэд easy юм шүү. Ингээл аацсан аим шин кино бол өстой зам харагдсан юм шиг юм. Тэгээд Манус залуучууд өстэй аим шиг гэнэ байна. Үгүй. Гол нэг Пусаны юу мүү гэл нэг солонгосын кино байдаг үстэй. Тий. Тэний Аз зомби, Европ зомби хоёр шил өөр юм тий. Азийнх нь илүү Азийн зөв байгаад байна. Тийм заваан царайтай байгаа байхгүй. Юунд очиж нэг сексисийн Тэр зомбины шалгалт авч байгааг харсан уу? Хөө. Тийм биз дээ. Харсан уу? Зомбины шалгалт авд юм байна энэ гадаадд чинь. Кино тоглох. Ингээд 50 хүн зэрэг тайзан дээр 50 л зомби болж За. байгаа. Ингэртэй дугаартай. Тийм янз янзын урт богино үстэй зомбинууд явж байгаа. Шүүгчдэр голоор нь яваад ингээд оноогийн тавьчих. Наа 3 хүн харж байгаа. Тэнтэс чи 10 зомби авах юм байна кинонд. Тэгээд дараагийн 50 ороорой гэд. Нөгөө нэг даахан зомбинууд явж идэг чи бүгд шалгууртаа орж Бүгд шалгуулт орж. Тэр шаал худлаа дунд нь юм зомби бас яваад байгаа байхгүй. Зомби болж чадахгүй байгаа хүн. Тэр бүр яг үнэхээр хөл гараа ингээд амар зомби болоод байгаа. амар гол дунд нь инээц энэ гэсэн. Одоо энэ Jetli гээд амар жүжигчин байна шүү дээ. Jetli гэдэг жүжигчний тухай тийм бас үнэн ч юм уу удлаа ч юм уу нэг минийл одоо хүмүүсийн ярьсан сонссон юм баггүй. Jetli гэдэг хүн чинь анх ингээд од болоогүй байх та. Юм олон хэсгийн жүжигчин байсан гэж байгаа байхгүй. Тулаант кино. Тэгээ өөрөө бүх юмар хичээлдэг, өөрөө жүжигчнэр сурж мурдаг ингээд тэгээ өөрөө тэр чинь баг тамирчин шахуу юм хичээлдэг. Тэгээ байж чад тэр хойно нэг ингээд олонний юм тулааны хаттын дээр үн киноны тулааны хэсэг автал. Тэр хойно нэг нөхөр бүр бужигнуулсан гэж байгаа. Гол дүр наа Тэр чинь зүгээр ингээд цаана харахад нэг юм бүр цаана нэг юм бүр дайлнид тий нэг юм хэдэн модтой улсууд наашаа цаашаа ингэж явах хэрэгтэй юм дээр мань хүн би кунфугийн мод өрцсөн тий би ингээд эргүүлэн чи ойчороо 3 дахь дээр нь би чамааг ингээд чи над руу үсээд ороод ирэхээр би холдоод өөрөө тэнд түрүүг зөхөөгоод тэгээ өөрийнхөө тойруулаад 10 залуу өөртөө адилгыг 10 юм тэгээ харуулаад тэрнлүү дайраад нөгөөгч өөр голд нь ингэж байгаа юм тэр хойно хийцэн. Тэгэд тэр том найруулагч хүмүүс кино тэр хойно нэг нөхөр л алаад байсан гэдэг байгаа юм. Хүмүүс бүр унаа тэргээр эргэлдэж мэрэг. Биш тэрийг болиулаач хүний анхаарал тэр урд гол дүрийн хоёр зодтолдох чиг тэр хойно нэг нөхөрөөс алаад байсан. Тэр аваад тэр. Аваад ирсэхтэй найруулагч нь. Иш асуу. За аавь гэдгсэн. Тэгээд нөгөө гэж гаргаа ичнэ сте. Тэнгүүд нөгөө хойно ч тийм байлдаа болохоо болчих штэ. Тэгээ яг гоё ашигтай болсон. Тэгэхээр сэтгэлээр унсан юм байна л да манай. Би өөртөө буруу болохгүй юм шилээ гэсэн чинь. Галагчлаа гэдэг. Тий, тэгсэн чинь тэр киноноос хойш чи ямар хөдөлгөөн тавьсан тэрий чи одоо харъя. Тэрий чи нэг ашигтай наан юмд авах хэрэгтэй байхгүй юу. Гэ тэгээ анх хүний хараанд төрчихсөн гэж байгаа. Тэр ч бас л өөрөө зөв үн те. Царай мараа нэг юм гэл. Тэр амар жүжигчин бас одоо тэгээ яасан гашир нэг юм ингэж өнгөцөө явчихлаа шүү дээ. Уул муулан дээр. Ингээд үү? Та нар зөвхөн хүнд мөнгө хэрэггүй атэрхэж явчихлаа шүү дээ. Наас хөвчөрсөн байх шүү дээ царай мараа.
Житлээ чад идтэй юм. Баг 60 хүрсэн үү? Хүрсэн баха. Тэр нэг шавлын кино нэг Бристоктой кинон дээр тий байсан юм чи. иржсэн ч дээ. Манайсаас хамаагүй ах байл. Гэхдээ Джеки Чан ч там сая одоо 70 хэд үрж гэсэн. Тий. 75 өснө 70 гэсэн. Тэр хоёр ойролцоо. Нэг Нэг 5 житлээ 6 дүү ээж магадгүй. Үйл байгаа. 5 6 дүү баг. Тийм л. Би нэг асуугаад тах. Чи ч бол цууц үстэй. Цаастааш яриад асууч. Шавлынээс өмнө амар кино байдаг ч л. Оо. Нөө би ч мөрсүүтэй цайтай бууз идээд авлаа. Би өөр пивтэй бууз өгдөг бүр итгэн авчирч. Чи юу мэдээ чи? За Чи яг юм гэдэггүй гоо. Танаа үеийнхэн ер нь юу гэж? Танаа үеийнх нь хаагаараа PC мишгэр нүггүй юу. манай үеийнхэн байгаа уу байгаа. Бомб тавьсан юм уу? Тэгсэн. Хааны. Гар дээр. Яа. Оо хүмүүс чи гар дээр тавил. Надад бомб бах байгаа. Би л амьдралдаа надад тавь үзэж. Сайн нөө тоглолтын бэлтгэл гээд ачаал ахгүй юу? Аа. Хоёул ачаад аваагүй шүү дээ. Гэхдээ энэ ах нар чинь ингээд сурцсан байд юм байна. Бид нар бол ингээд сүүлд орсон. Тэгээд бас ачаал ирд юм байна. Нэрээ тоглоомч. Зөө. Их бахоо. Энэ ах нар маань сурцсан байгаа хгүй бүр яах ч Үүрэг төгс юм гэж байдаг шүү дээ. 4 5 цаг болж байгаад юу ч болоогүй юм шиг тэгээ байж байгаа юм чи. Бид нар чинь тэнцээч яарад нуугдаж унтаж мунтаад. Өшгний араар орж унтаад. Тэ өвшний араар орж унтаж мунтаад. Нөгөө 5 цулаас идэж шүү дээ. Би амсаарай. За энэ гоё цус байна. Уушгүй байна энэ араа. За жүжигч дундаас одоо хамгийн супер одоо яг энэ тайзны одоо энэ тайзны урлаг гэхүү. Та нарын үндсэн одоо мэрэгжилж байна. Жүжиглэх урлаг. Тэгэхээр энэ чинь бас тайзны биш гэж тустай байх уу? Байхгүй. Хүмүүсд кино тайз бүгд жүжигчнэрээ төгсөөл тэгэл аль аль нь тоглоо. Тийм. Одоо ч Темкогийн хувьд бол ингээд хамгийн амар ингээд төрмөртөө ордог мэдээж тийм нэг класс байгаа шүү дээ. Монгол жүжигчдээс үү? Тий. Зөвүүн төрмөртөө ингээд ордог ямар ч дүрд ингээд хойш мөрч чаддаг тийм хүн бол хэн байх вэ чиний хувьд? Нэг хүн байна байж дараад үл. Монголоос уу? Тий. Одоо эрэгтэй хүнээс Одоо би л байна да гэж баха. яг ямар ч дүр ингээд өнгөд бүр яг тэрэндээ бүр амар гой тохирч орж мартаа тийм гараад одоо байх уу? Зүгээр наадхан чи би зүгээр ингэж хариулах гэсэн. Бид нар хэвчээ нэг энэдийн жанрт тоглож байгаа учраас нэг удаагийн тоглолтын дээр 5 6 төрлийн юу үзэгдэл байгаа. Тэ номер гэсэн. Янз янз байгаа шүү дээ. Нэг номер дуусаад дараагийн хувцас солиод дараагийн дөрвөлөө орж байгаа. Маш хурдан ингээд хувирч. Тэ одоо хувирч гэх юм уу та. Одоо энэ димэгтэй болж байсан бол гарч ирээд өөр дурлал залуу болно. Эсвэл нэг дээрэмчин ч юм ингээд маш хурдан хугацаанд хийж байгаа байхгүй. Хувирч маш олон үзэгдлийг маш олон тэр хүмүүсийн характеруудыг харж байгаа байхгүй. надад ч нь Тэр бол надад бол би хошуу урлагийн жанраар тоглож байгаа жүжигч бол дээр мундаг. чадварлаг жүжигч. Тэр дундаас нэг чинь тэр дундаас нэг одоо юу гэдэг 5 үнээр 5 бууз алиг буузны гоё байна да. тийм. Тэр шиг Гэхдээ тэгээд яг надад бол миний чи ер нь бас нэг гоё дуртай жүжигч манай Болд Эрдэнэ ах байдаг шүү дээ. Жүжигч. Болд Эрдэнэ ах надад гоё санагдтыг. Яг нэг тийм гоё ингээл дүр мөрүүд дэх гоё ингээд өөрөө бас удам залгсан мундаг хүний хүүхэд те. Тэгээ Болд Эрдэнэ ахын чи аав нь сугар өгч одоо танаа багш те. Манай огш. Манай бас зөвлөх багшаар ажиллаж байсан. Миний бүр дипломын ажлын удирдагч багш байсан. Тийм хүн байд. Тэгээд Болд Эрдэнэ ах надад юм жүжигчнийхээ юунаас их гоё санагдтыг нэг юм гоё айдлаа. Би өөртөө ч хэлтий. Оо миний шүтээ ах явж штэ. Би таны шүтдэг шүүгээ хэлчихдэг байхгүй уусаа. Зөв Болд Эрдэнэ ах маань бол юу гэдэг инэдмийн тийм ганц нэг кино минут бол тоглосон байдаг. Зөв яг тайзан дээр гараад ийм хошин жанрын юмд зөв инэдмийн жүжиг мүжигт бол тоглож исэн баг. Яг ийм хошин урлаг инэдмийн шоу урлагт бол юм ажиллаж байгаагүй байх л та. Инэдмийн шоу урлагт ажилладаг жүжигчд гэх юм бол манай одоо өмнөх үеийн ах нар бол бас класс шүү дээ. Яг үнэндээ зэрэгцээ тоглоход би одоо Аглуу ахтайгаа, Оноо ахтайгаа, Төвтө ахтай, Баатархуу ахтай би чинь бас яг үнэндээ маскийнхаа 3 ахтай энэ тий. Би ч юу н аюу олон хамтлагуудад тоглоод ажиллаад үзсэн баг. Одоо боо ахтай ч гэсэн тий хамт ингээд зэрэгцээ тоглоход зүгээр жүжигчнэр энийг ингээд төгссөн жүжигчнэр ажилтдаг хүмүүс ойлгох байхгүй. Үнэхээр яг тэр ах нартайгаа ингээд хамт тайзан дарах. Үнэхээр класс байхгүй тий. Ингээд юма чаддаг хүн чинь тий. Огт чаддаггүй нэг тийм хүнтэй гарах бол тэгэл бас
хэцүү шүү дээ. За тэгвэл маа. Яа. Шагнал юм уу? Шагны даа тэгээд. Энэ манай нөгөө Барсагийн реклам Тийм шүү дээ. Нөгөө элэг хамгаалагч Японы элэг хамгаалагч Хипариз. Хипарис. Нэвтрүүлгийн юунд Хипариз. За Хипариз бол ерөнхийдөө одоо манайх нэг архины дараа уудаг юм гэж ойлгоод. Хипариз бол цэвэр яг элэгний одоо витамин гэсэн үг. За тэгэхээр та хүн элэг чинь зөвхөн алкогол биш одоо хурц, хоол, моол болсон болоогүй салаат нөгөө одоо юу гэдэг бордоо мордоогоор хийсэн химийн орто байгаа шүү дээ. Тэр болгон чинь ингээд элэм дэмэж авч байгаа. Энэ харин нөгөө Барса маань бидэд тэр өдөр өгөөд Тийм. нөгөө 8 сарын 3-ны Аа. Ска resort-д нэг тэмдэглээгүй юу? Тийм, хормаа хийсэн шүү. Тийм манай. Тэр өдөр чи өөш цаачаа маа өгөө энэс нэгийг бүгдээр нь тараасан. Тийм. Тэгээ энэс чи аваад ирчихсэн. Тэгээ энэс чи бид нар уурж агаад тэгээд тэр өдөр яагачгүй. Айгу. Гимнастик. Янзээ сайхан тий. Сайхан сайхан. Өдөө болгоныг угаад, орой болгоныг уух манай элэг бол супер шүү. Наа чигээ дотор нь шав өнгө. Одоо энэ хийдэ. Мууд амар гоё тийм ундаа шүү. Гаднаасаа тийм сонин өнгөтэй гэдэг. Би бол ингээд мөстөө устаа холж байгаа уучтай. Тэгээд чи юусе бэ тэгээд одоо элэг дэмжих бүх одоо амин витаминууд нь байгаа. Тэгээд Японы одоо бас Тий яг мөн. Одоо тавууд тийм мультивитамин шиг амттай наа чинь. зөвл ундаа авах хэрэгтэй. Тийм биш зүгээр л ундаа байна. Би чи хөл гооч үстэй би мутаа хүн. Би мотоо өндлөх тохирно. Ай. Тэгээ энэ шар өнгө нь болохоор тэр чигээр 100% турмерик гэдэг одоо нөгөө ундаа тийм нөгөө үндэс байдаг. За энэ болохоор ерөөсөө маш их антиоксидант дагуулдаг учраас одоо хүний биед бол маш сайн одоо цус мос төлжүүлэх үнжүүлэх тийм сайн байна. Бүр сайн. Бүр хепаризо. Нэвтрүүлгийн ивэнтгч хепаризе элэг хамгаалцгаая. Мэ бүр. Чист хамгийн залууны биш хамгийн амар кэр халамжтай энэ тий. Одоо хараа юу гэж Юу би юм. Энд чи гэж хамаадаг. өчигдөө. Хараа нойлсон. Бас онгоч шүү дээ чи бас жоохон. Гэхдээ тэгтээ эргүүлдэг бүглээ амар тий. Дүнкэл харин тийм ээ. Нөгөө ундаа онголох жоогч гэж. Хар бие нь би бол дуртай. Наач бас. Яа, наа чи колор шүү дээ. Ирландын пипер. За энэ нь бол ийм дүнкелберг гэдэг энэ бас гоё пипер байна. Энийг бас амсч үзтээ. Тэгээд зинхэн колор шиг л үү те. Наач өртгөн пип байна. Ваа. Янз юм байна. Янз байна. Чи пи уучихсан. Бэги. Би ууж байгаа. Ингээд шүү. Энэ нь шүү дээ Монголын анхны айриш юу одоо энэ юу шүү дээ. Энэ нэг энэ драм театрын ажлын айриш яг хойтол байдаг юунд айриш байсан. Гэтэ тэрний пивийг ууж хагаад тэр шингийн юм билээ. Би хаана уужсэн гэхээр хойд Ширмэтийн онгоцны бодлоо шүү дээ. Орсын. Яг тэнд ийм Ирландын айриш байсан. Тэнд очиж чи бүр өтгөн. Тэг энэ бол гоё өтгөн юм. Зүгээр хоол Янзын өтгөн. Би зөв амсч үзье. Би Зүгээр. алкогол хэрэгэлдэг. зүгээр хар талах гээл одчих чи. Маа талах уу? Масл дээрээс нь хөөлөх үү? Ингээд шүү. Даанч аваад тоглолттой гадаал гэдэг. Ер нь хүмүүс коло ууж нөө гэл уугаас. Янз юм. Үнэртэй Үгүй чи кавас шиг юм биш. Оо амар гоё надад. Амар гоё юм байна үү? Оо янз юм. Оо Гоё их гоё юм байна. Энэ айгүй гоё юм. 4.3 алкогол. Хаяа чи ягаад энийг амс үзэг? Тэвх гэж үзэг мүү? Уула. Хар пив. Уучлаас л та зүгээр хар пив зөндөл уужсан. Энэ Ирландын гоё. Энэсээ бас арай ондоо. Тийм ээ. Энэ ер нь бас гой юмнууд ороод ирчихжээ бас. Янз юм. Гоё юм. Амар гоё. Жохон бахт Амар гоё байна. Би ууж байгаа юм шиг биш нэг. Харин тийм шал ондоо гэдэг байхгүй юу? Амар гоё. Тэр харамсаад идэв гэсэн үг яа. Харамлахгүй өөрөө шах гэдэг аавна. Хавас ямар сотгол хунданы алкогол гүйл. Юу жоох байхгүй. Тэрийг уух гэхээр яг ха том үнэнд авах гэдэг юм. Илгээд идэв гэсэн. Тэр чинь ер нь тухайн үед нэг 5 оны ундаа л гэж явдаг байсан шүү. Тэгтээ энэ хотын төвөр чи том тооны канистртэй зардаг байсан шүү. Том хоёр дугуйтай Youngsтой ингээд нэг каранттай ингэж өгдөг. 50 мөнгө хийгээд Шар автомат байдаг байсан шүү дээ. 50 мөнгө хийгээд шууд Каваски өчсөн. Ийм дөрвөлжин хөргөчөг. Тий. Дээр нь яг ийм стакан шүү Тий, дээ. Орсын жижиг юм намхан стакан тавиад тэр чинь нани яриа доош нь харж байгаа ингэхээр Угаадаг. Нэг талаа ингээ угаагаа нөгөө тэгээ талаа. нөгөө талаа ингээ 50 гутаа канопийн дарангууд гээ ундаа орж байгаа гэж зогсчихдаг тий. Одоо манайх яах вэ ингэ өө наадах чи та угааж байгаа юм уу яаж байгаа юм бол ирүү чи ингэж дээрээс нь дарж угаачаал уугаал явдаг гэсэн шүү дээ. Тийм шүү дээ. Одоо бол хелико гэл ээж аваад амар. Одоо нэг удаагийн хаягаар л уулах байх л та. Тэр үдчлээд ойчрол зогсож байгаа л нэг ихний хүүхэд нь уугаал бид нар арийнх нь угаахчгүй шууд тавиад. Дотор өөрөө стакантайгаа үйж идэг үлээ. Угаа угаагчтай байсан.
Угаачтай тэгээ скантагаа. Стика ийм төвөө стика байсан. Гэтэ бариултээ. Тийм үү? Шилэн байдаг. Шилэн. Тэгээ тэр сканы чинь солихгүй шүү дээ. Тэр чинь дараагийнхын зүгээр доош нь харуулж ингэж угааж байгаа. Хийгээ. Дотроос нэг ийм орилууч арчихгүй гарч арчихгүй. Арчихгүй шүү дээ. Бас гоё ээж. Хой зүгээр хүн өөрөө эко байсан юм шүү. Галдар дүүчин баг магнаад. Хүн амын нягтршил баг байсан баг л та. Тий? Тийм шүү дээ. Айгуу цөөхөн. Цөөхөн байсан баг нэрээ. Яана энэ хүүхдийн ийм пивэнд авч чиж. Гоё юм наа чи. Хар пивч бол. Тасхаа уустай. Натха уучаал. Гоё амар гоё квас шиг. Чи одоо дараа нь энийг амсаад үзсэн юу? Чи одоо пиауд ийм л пиауж. Язгуурт юм шиг үү? Манус нэг давардаг штэ нөгөө ингээд эхлээд нэг найзуудаараа уулзаал те. За яа юу пиу хэлдэг штэ нэг. Нэг 05 авцсан ингээд пиу 05-ын пиугаар яриа мэрэ нилээ халаа дахиад нэг пиу авчихгүй тгий болоод тэгэл ингээд байжсэн. Миний дахиад гойжур уушлаараа гойжур дуусчлаа гэд тэр айгу мохоо буруу үг те. Тэгэл гойжур дууслаа тэгээд хүнд рүүг орчиж байгаа. За тэгвэл гэлөө. Шууд за тэгвэл нэг мөр нэг шилэм өгчих гээ тэгээд хүндчихдэг. Яг энэ темпгийн ярьдаг шиг юм тохиолдсон шүү дээ. Наран солонго темка онаах бид энэ юуны гадаа энэ юу лээ циркийн гэдэг чинь их Монгол үстэй. Их Монголын ороо их студс байсан юм чи. Ороо тоглолтын бэлтгэл тарчаад бид нар ядаргаа хаг сайны ороо. Гой пиугаа. Гоо пиугаагүй эхлээд шорлог идчихсэн. Шорлог морлог идчихсэн. Ганц вайн уучих уу гэнэ. Тэгэл та гэдэг. Вайн ус. Вайны ганц юм зүгээр жоохон вайн 50 г вайн. 50 г. Махтагаа нөгөө махтагаа идчихгүй. Тэгээд ороо 5 өнгөчих. Гэсэн чинь онаах тэгсэн. Яга вайн хэрэггүй. Гоо вайн уус юм ахлаа. За яах махан дээр юм чинь ингээд өөрөө тэгсэн. Вайн ус дахиад нэг өгчих гээ. Дахиад вайн уснаа. Вайн шал юм уу? Ганц гүйж би уучгуулсан. Тэгээд их ганц литрийг аваад. Тэгэл буруудсан юм байл дээ. Баггүй. Тэгээд дараа нь нэг ширээнд нөгөө хүнд нь байж байгаа юм чинь. Ширээс жилтэйг ирсэн. Бай темка буруу яриад. Тэгсэн чинь тэрийг уугаад дууссан. Дахин нэг уугаад орой болоод тарах болоод онаах лагаарлаа. Тэр лагаарлаа болохгүй юу? Тэгээ байжсэн чил хүүе ингэхээр одоо маргааш юу лээ эдээс маргааш амраа гэсэн чинь ажиллах гэсэн чинь. Шидэл манай лагаарлаа очих болохгүй юу? Бүр. Тий. Тэгвэл тэгэл да тэгэл темка нарсгаар гэрээр орж юм ахарлаа би гэрээр орж юм ахарлаа бүгдээрээ шарга мөртийг дэлгүүрт очихгүй юу? За. Нөгөө нэг зунжиг үү? Өвшөө найзууд дэлгүүрт тэн дээр очиод пиам явуулснаа сүулдэ бас ганц юм авъя даа гэд ганц юм орой 12 өнгөөр хаачна гэд тэгээ 2 3 юм аваа. Вайнас хэлсэн шүү дээ. Тэгээ онаахын лагер дээр очиод онаах машинаа тавиад би тавиад темка тавиад гашаан сутар. Тэгээд орой очиод ууцгаагаад ууцгаахгүй юу? Шүнжэнгөө найргаж. Тэгээд баг 3 болж байгаа дунцсан хүний ороод. Тэгэл өглөөд 8 өнгөргөөс ирж байгаа шүү дээ. Босоод ирсэн чинь миний машины 2 гэрэл алга. Тий. За. Дохооны 2 гэрэл баг. Миний машины 2 дохоо байд. Миний машин онгорхон харагдаад юм шар дохоо чинь юм харалж харагдаад. Онаахын машин бүтэн. Онаахын лагер дээ шүү дээ. Тэг хин. Тэгээ бид хоёр машиныхаа дохоог алдчихсан. Шин онаах гусчих. Онаах гусаа зарцсан байгаа. Тэгээ бид хоёр шоолоод онаахыг танах яад тий. Энэ хавийн холгоос нар чинь таныг болохоор таньдаг машиныг авахгүй бид манай хоёр машиныг андшгүй шинэ машин байж тэгээ томцсон байж тэгээ эсвэл та дүүнрээ авчираад энэ хоёр машиныг чонлоо шүү газ тохиог нь аваараа хэлжтэй юм уу яадаг тэгээ онаахыг баах явуулаад тэгээ яг тийж халуурч ирсэн тэгсэн чинь дараа нь онаах үргээд дохооны мөнгө нь өгсөн шүү дээ Өвөрөө тий маа зүгээр дохоо авч тавиараа гэдэг надад 70,000 өгөөд 30 дохоо авч ирсэн энэ гинтийн амар халуурлт их байна тий За энэ харилаа за нэг ороод нэг ганц хүнш бууч чагаа да 500-ийн дээр. Өгшин чинь за ямар завгүй байна ингээд ажилтаа байгаа нэг за наад баяр ослоор чи нэг ороод өгшин чи нэг ороод гарна шүү гээл. Утахгүй шүү гээл. Утахгүй. Ороод үнэхээр явах гэж чадахгүй чангаргууцалтаа зунгаа харалтаад ингээ тент чний хүмүүс дээр нь оч баяр үргээл ингээл тэгээ дандаа таньдаг болсон те тэгж байгаа нэг мэдгэд өөрөө нөгөө идэх идсэн болсон юм шиг те Атман болцсон дундсаа. тэгсэн хамгийн амин тэгээд байгаа чи яасэ ирэхгүй мó гэд өөр нэг хинийг дуудаад байгаа. Тэгэл би нэг ороод идсэн шүү дээ. Яаж хийж байгаа тэр дунд нэг юм зүүн ширгуугаар өгдөг те татуулцдаг. Харж үлж байгаа та. Тэгээ яа манайс тэгтээ ер нь ирчүүд сонь тийг тань тэгдгүү гэд яг ингээд зүгээр нэг найз мастайгаа юм ярьж сууж цацна ганц би ууч тий яг уухаж хад уцтай болдог тий харахаар ихнэр хийдэг тий тэр яа тэр тийм ш тэр цаанаасаа нөгөө өвдс юу тийм шүү
Зөнтэй холбогчтой бай. Холбогчтой биш үү? Тэр нэг юм хүний нүдэнд харагдахгүй нэг юм Бусад үед нь яаж өөр бидээгүй тоо ярьж барахгүй. Яг юм болонгот чи яаж юу гэх. тэр яад юм бол. Тэр ингээд юу тэгэл ханы ижил болонгот холбогчтой биш өөр юмар бонк. Сонь тий. Та нар тэгдэгөө. Тэгээд үзэг байна. Чи одоо тийж үзег болохоор мэдэхгүй байна. яг уутсан байгааг бас санддггүй тий. Тий. Дөнгөж уугаад энэ чи яаж сохтож эхлэх байгаа шүү дээ тий. Ууцсан л шүү дээ. Дөнгөж яг нэг татчаад байж ил залангууд наа байна гэх юм. Чи ууцсан юм уу гэд ярен дундаас мэдчихдэг. Тэр Хичээж ярьдаг байхгүй яг. Хичиг ярьдаг байхгүй. Манай одоо үеэл биш үү? Байна уу гэж. Байна нэг ярьжээс шал өөр ярингуудлаа. Чи ууцсан юм уу гэдэг яг л таад. Дундгой бид тоглолт дээр явж ирсэн. яг хичээхгүй л байна юм биш. Дундгой тоглолт дээр явж ирсэн. Манай хин блэ мөнгөс хөлөө хараа маараа гэдсэн аахгүй чинь нараслаг хажуус. Хөөе төтөө баатруугаа таяр гэр бүл рүүгээ залгаад ингээд хайраагаа ярида. Яах нь үгээд бүгдээрээ дурш үзэхгүй юу? За. Тэгсэн чинь манай мөнгөө ингэсэн. Хайраа гэсэн чинь хайраа гэж хоёул ярьсан. За. Чи араас нь Тэгэл би ярихгүй юу? Залгацгаа. Байна уу? Хайраа юу хийж ингэж хэн бэ? Хэн тоглоод байгаа бэ гэсэн шууд. Хэд тоглоод байгаа. Тий. баатгах зүгээр залгаад хамгийн ихний үг чинь шууд хайраа сайн уу шүү гэдгсэн. За. За балаараа би тэгж хэлж чаддгүй шүү дээ. Зүгээр та тэгээ хэлээд гисэн чинь бүгд ихнэрийн дээрээ тавьж байгаа. байна гэдээ авсан чинь. Сайн уу хайраа чи ч одоо сохтуу байгаа. Бөө ирээд юм бол. Баатгах ихнэр бол сохтуу байгаа юм уу? Манай хүнд гэсэн хэн бэ? Хэн тоглоод байгаа юм бэ гэсэн шууд. Тэр уултыг тэгж мэдээд идэг шиг сонио. Тэг ярьдгүй юм гинт ярихлаа чинь ч яаж байгаа юм бол. Харин тэгнэ. Тэ. Тэгэлдээ шууд. Баян тэгж ярьдаг юм бол гинт юм уу за энэ нэг бол юм гоох гэж байна. Тэ? Нэг бол галдуурч, нэг бол хардаа мөтөч. За ямар ч энэ гоё юунуудыг өгч. Энэ нөгөө манай нөгөө энэ гээд хэдэн дөрөл юм бэ? 1 2 5 6 дөрөл юм бэ? За ингээд ахмадаас нь дамжуулнаа. Ахмадаас нь нэ. Хамгийн Маа би яах. За яахсан бэ? Ахаа аваа. За энэ гоё юм шинэ пивнүүд орж ирж байгаа юм лээ. Саяны нөгөө хоёр хар пив. Миний удаж айлуулаа энэ. Амар халж шүү. Энэ бол пилснер бол үнэхээр гоё юм байна. Энэ байна. Сайн. Элес бат гэдэг энэ тасарсан пив байна. Саяны нөгөө юу чи юм. Тий. Сайхан хөвчөндөө ирж байгаа. Орой сайхан. Юу сайхан мэдээг үзэл араас нь хоёр пив болчих. Сүүлийн үед одоо нэг сони мэдээ үздэг болчлоо. Дээр үтдэг тийм эс тий. Даа мэдээ үз хүн клип билэг үзчих чиг гэдэг. Кино үзмээр авах чинь мэдээ үздэг юм гэдэг чинь одоо өөрөө сүүлийн үед мэдээ үздэг боллоо. Бүр амар ганц үздэг мэдээ бас минийх. За энэ одоо манай бас нэвтрүүлгийн юунд чинь Япон үндэсний төвийн бас гарын бэлгүүд байгаа. Тэг хүүхдүүдтэй гоё энэ эко одоо тэр нөгөө 7 сартай хүүхд байвал тэр гоё бичээнүүдийг бариулаарай. Шинэ одоо ийм гоё юм ирсэн гэсэн. Яа баярлалаа. Тэр нэг нэрийн утас дээр QR кодоор нь ороод бас бүтээгдэхүүнүүд нь харж болно. Энэ юм бэ тий. Тий. За. За энэ ч одоо настай ах юм билээ. Биги. Бэгийнхаа энэ нөгөө сахар болгодог цай. Йоо за. Сахар буулгадаг цай. Тий. Баатах байхтай ажиллаж. Баатах байх сахар биш үү? Сахар байхгүй. Айгуу шүү. За. За ингээ Японы төвийнхэнд бас баярлаа. Нэвтрүүлгийн ивэнтч Япон хүнсний төв амьдралыг амттай болгоцгоё. За манай энэ гоё пивийг оруулж ирдэг бас залуучуудтай баярлаа. Энэтэй халааж Халж штий пив. шүү. Чи одоо жоохон байж байгаа. Халж шүү ёо. Энэ сая ингэсэн. Энэ нэр жоохон халж шүү. Жоохон байж. Энэ нэр согтож шүү. Сүүлд дахиад нэг 30 минут дараа Тасалтай шүү хүйтэй. Та өөрөө нэвтрүүлэг доороо байсан биз дээ. Доороо үзсэн шүү дээ. Өнийг амар халах гайгүй л шүү дээ. Би яхаа ерөөс огтууддаг байхгүй. Тийм. Тийм. Дахиад нөгөө Тэгээд үйлчиж байгаа. би юм. насан дээр. Гүг баха. Угаасаа манай үеийн чинь хэрэгэлдэггүй шүү дээ. уулаад аралтан цөпгөл яваад байна. Харчих гэдэг юм чи. Гол наа чи уучин штэ. Тэгээ маргааш нь 1 2 3 4 хоног наа чи ингэ сүнсгүү. Хамаг би яана өвдөд газар дайвалзаад ингэ балардаг байхгүй. Дэлхий тэнглэгээ хэрэгж байгааг юм мэдрээд. Зөө. Зэрэгтэй болмоор юм байна да. Цэрэгт явуулж юм үзэн л дээ. За. За. Яа, 5 жилийн зэрэг, 3 жилийн зэрэг гэл амар юм байсан шүү дээ. Одоо манай баатах багч 3 жилийн зэрэг. Явсан уу? Тэг 2 жил их. 2 жилийн зэрэг. 3 жилээр чи мэдэн дээр байхгүй. Манай аав өдөр мэдэр ч одоо 3 жил шүү дээ. Тэгтээ сонирн байгаа шүү дээ. Хүний амьдралыг 3 жилийн зэрэгт явуулчихна гэж бас.
Аль чангал байсан. Жиг амир хүн болдог байсан юм шүү те. Амир. Тэр хүн амир байсан юм шүү. Жинкээс эр хүн ёстой л нэг торгон ирэн дээр л байсан. Тий. Хин хинбэ гэдгийг л Жиг амьдрал үзэл ирдэг байсан юм тий. шүү. Гэтэ тэр явж исэн уусад амар хатж иржсэн байхгүй. Тэгэлгүй байд юм байсан шүү. Амир болсон шүү. Чири болно. Би хаана гоё. Тэр хүмүүстэй харьцдаг болж ирсэн. Амьдралын ухаан сарна. Хараа намайг баг багт цэрэгт явсан ах нар шүү дээ. Эхлээд сум дээр өстэй амар морь малтайг хуваантан зод мэдээд байдаг байсан ах. Цэрэгт яваад ирсний дараа 2 жилийн дараа ямар гоё юм болчихсон. Хой. Ань тэгэж шүү. Муу сайн байна уу та гэх юм болчихсон. Тэгэхээр амар хүмүүжүүлдэг гэсэн үг байхгүй. Тий. Галзууслаад хүмүүс тэндэл жинхэнэ хүмүүжүүлдэг гэсэн. Тий. Суман дээр өстэй хүн алчих гэдсэн өөрөө очиж алуулаад тэгэл ирээд хонь олж байгаа шүү дээ чи. Бусдаа голхиан болгосон. Тийм холхон болгож ирж байгаа байхгүй. Сагсуун нөхдүүд ч очиод бодоо олд юм шүү. Бид нар бас энэ удаагийн тоглолтын дээр юу яаж байгаа нэг нийгэмд байгаа бас нэг юм бидний аягүй сайн мэддэг мөртлөө өө нэг тоодгүй тийм Нүдэ анцсан тий. жижиг сажиг зүйл нүдэ анчдаг зүйлүүд үүдэж шүү. Тэдрийг жоохон зөрөгтэй бас дуурч өгч байгаа одоо. Ань тийм шүү дээ. Тэргээр л төрөх. Одоо ер нь бол юу гэдэг нэгдүгürt одоо энэ сошиал орчинд хүмүүс аягүй хар бараан байдаг болчихлоо тий. Хуучин ямар гоо нэг нэгэндээ ад жаргал хүсдэг, өрөөдөг, сайн сайхныг өрөөдөг, хин нэг муулдгүй зүгээр юм сайхан эерэг байсан баг. Одоо бүр хит ингээд бүр монголчууд өстө нөгөө манай бид нар ажил дээр ярьж ирсэн тий. Одоо монголчуудад нэг л аян үлдлээ. Өөрөө өөрийгөө хичих гэдэг аян үлдлээ. Тий. Тий. Тэгээ тэрийг манай тодко постло тавьчихсан, тодко самсан зохиол постло тавьчихсан. Хүмүүс яг доор нь тийштэй гэж. Өөрийгөө хичих гэдэг тий. Тим юм үлдчихлээ гэдэг. Тэгээ энэ тоглолтоор бид нар яг энэ тоглолтынхоо нэрийг ч гэсэн өдөр бүр инээмсгэл гэж өгөөд стрессээ тайлцгаа. Ер нь ингээд дандаа юмд ийм сөрөг комеди ч. Одоо магадгүй энэ дөрвөлнгийнх нь энэ дуу нэвтрүүлэг дуусгаад доор нь энэ хин юу ингээд бичигдэнэ. Тэгэхээр яг ийм хүмүүст хандаад хэлэхэд ирээд манаа нэг тоглолтыг үзчихээ тий. Яг нэг гоё стрессээ тайл. Дээрээс нь өөрсдөө олж хаар тий. Одоо бид нар энэ тоглолтын дээр зүгээр зам дээр нэгдүгээр ингээд машина орхичоод өөрөө ингээ хажууд өрүүл дээрээ суугаад хүн хүлээж байгаа юм байна л. Ард нь хүүхдүүдээ хичээл сургуульд нь өрөөжөхгүй. Аюул болон машин бүглэрөө зогсож байгаа. Энэ хүн зогсоол байхгүй чи хаан зогсох юм гээд байж байгаа. Тэр нэгэн хинэггүй хүнээс болоод ч гэдэм юм. Юмнууд тийм нэг өөрсдөө олж харж чаддгүй хүмүүс байдаг шин. Тэднийг гоё ингээд бас харуулъя гээд. Зөв. Өөрөө өөрсөнд нь сайн харуулах хэрэгтэй. Тэгээ тоглолтын дээрээ хийж гин. Тэгээ одоо бас гоё хэлэх санаатай. Одоо манай Монголд энэ хууль дүрм журм гэдэг юм хууль юу хинд үйлчлээд байгаа Монголд тий. Нөө нэг энгийн биднэрт үйлчлдэг. Хууль ерөөсө боломжгүй үнэл үйлчлдэг шүү дээ. Тий. Тэгэхээр энэ миний хүртэл бид нар тоглолтын дээрээ дуурайд гоё. Ер нь нэгэн зөрөгтэй номеруудаа ч гэсэн бас тэгээ хийсэн байгаа тийм. Үдсэн хүмүүс ихнээсээ зөв шүү дээ яа тий. Одоо энэ зөрөгтэй юм шүүмжилдэг байх хэрэгтэй. А зөв бид нар бол уран бүтээлээр нөхөрсгөр шүүмжилж байгаа. Хүмүүс ингэж гэдэг байхгүй. Урлагийнхан та нар ямар нэгэн асуудал болохоор гарч чагсаач гэдэг байхгүй. Тий. Чагсах гэж урлагийн ажил сонгоогүй байхгүй. А бид нар урлагаараа дамжуулж нийгэмд байгаа сайн сайхан зүйлийг сурталчлаа, болохгүй байгаа юмыг ч шүүмжлээ сурталчлаа тий. Энд бид нар өөрсдийнхөө ажил мэргэжлээрээ дамжуулаад юм хийгээд байна шүү дээ. Тэгэнгүүт манайхан гараад жагс эсвэл та нар ингэсэнгүү та нар юу нэг их хооронд юу хийсэй гэдэг байгаа байхгүй тий. Зүгээр тэд нэг талхны цэг ажлууд. Тэр хүн тэрийг бичсэн хүн өөрөө бүр юу ч хийгээгүй юм байгаа. Харин тий. Тэгэхээр юу гэдэг нийгмээрээ хэдүүлээ бас нэг жоохон магадгүй одоо өнөөдөр яг тэрийг хараад эргэж нэг хараа за хэдүүлээ энэ дээр алдаад байгаа. Тэгвэл цаашдаа гоё хандлага ийм болох гэж хэлдэг юм. Тэр Япон соёлын надад нэг таалагддаг юм. Хүнд гай болохгүй шиг амьдчихсан гэдэг тэр амар соёл байхгүй тий. Тэрнээс нь ээж авдаа гай болохгүйгээр өсөж байгаа. Йоо хин нэгний хөл рүү өшгөлчих үедээ хин нэгний хажуугаар машина эвгүй байрлуулчих үедээ хүн хин нэг төг болчих үедээ гэдэг соёлчийг зүв байгаа хөх тий. А манайхан бол яа тий. Бийл болж ивэл бусд нь ямар хамаатай юм гэдэг. Тэр Япон бол амар. Хоёр Монгол нөхөр байгаа хөөхгүй. Манайхан зэрлэг хүмүүс шүү дээ. Ингээд ширээн дээр ингээд нэг бэлгэнүүд ингээд тавьсан. Задлчууд тэнд юу ч хийж магадгүй байхгүй юу? Дэлгүүрний осор эсвэл үнэтэй юм ч юм уу. Хүн болгоо өөрөөсөө 5 бэлгийг баяр болж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт хүн болгоо 100 yen ингээд тавиад нэг бэлэг аваад задлах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд цаашаа явдаг. Манайх нэг 100 yen жоохгүй задлаад ингээд үзээд нэг онгоолгоод тэр хоёрыг амгалан тавиг нь алдагдуулахгүй гэж Японууд чачцсан хоолоосоо. Хүү ихчүүл тэр хоёрт эвгүй байдаг. Нөгөө задлаад байгаагийнх нь амгалан тавиг нь алдагдаад. Соёлцсон байхгүй. Тэгэхээр манайхаа жоохон тийм болмоор байна. Гой кейс байгаа. Гэрд асан мó таа чи. Шивэжэтгэв гэж үгэлдэж жоохон 50 амьдрал. Бид нэр сумаа үзээд Японд очихгүй юу? Үлээрээ.
Тэгээд одоо манай FM-ийн Уунамига гэдэг энэ найз. Тэдний дүү нөгөө Таканаева баасан дөрж баскетбол хэлжсэн. За. Тэгээ бид идэх Японд ураад бид нар очиж сумаа муу үзээд. Тэгээ яг хөтэ нөгөө сумаа үзээгүй өдрөө бид нар чи хүүхдүүдэд дагуулаад дэлгүүрсэн шүү дээ. Гэсэн чинь баска зааж өгөхгүй. За та нар эндээс автобусан суугаад ингээд дөрвөн бууд яваад энд буугаад та нар энд орох гээд байгаа тэр заараа мараа янз бүрийн эчэнд дэлгүүрч байгаа. Йоо за гэд. Тэгээ бидэд автобустай нөгөө баскагийн зааснаар явж ирсэн. Бид нар буруу тэр автобусны буудлын дээрээс л ирсэн автобусанд л суудсан чинь нөгөө өөр чиглэлийн автобусанд сууж ирж. Дугаарыг харах хэвээр. Тэдний номерын дугаар гэдэг нь хараагүй. Гээд нөөр тийш эргээ явчихгүй. Тэгээ бид нар хүүхдүүдэд ингээ үүргэж уугж муугж ярьсан хүүхдэд иргэн дээр төрж мөрцсөн бид чинь юу вэ яана буруу явчлаа штэ нөгөө GPS-ийг Google Map харахаар дэлгүүр нь энд байгаад байдаг өөр тийш явдаг. Болорлаа гэ. Тэгээ би ч бодож байгаа. За дараагийн буудал дээр буугаад нөгөө талаас нь яг энэ автобусанд дахиж суугаад дахиад саяны буудал дээр ямар ч байсан ирээ. Тэгээд тэндээсээ дахиж суугаад нөгөө зөв автобусандаа сууя ухааны бодоо байж байгаа. Тэгснэ нөгөө жолооч тэр очиж хэлэхгүй. Энийгээ бид нар буруу явчлаа гэдэг тэр автобусанд жоо. Пс гэж шууд зогсоо. Автобусаараа баахан уусууд биднийг хараад. Тэгээ би энэ лөө ингээ явах гэсэн юм аа. Бид нэг буруу автобусанд суучирчээ. Тэгээд бас миний тэнэг байхгүй. Тэгээд одоо буучъя гэж байгаа. Тэр ямар буудлгүй газар тий. Нөгөө зүг байж гэснэ бидний юг хараад дэлгүүрийг хараад. Тэгснэ нөгөө ч автобусны хаалгын онгод буугаад эсрэг талынхаа зам дээр гараад. Эсрэг талынхаа зам дээр гарч ирээд гараа ингээ өргөө зогсон чинь эсрэг талын автобус зогсоод. За. Тэгсэн чинь автобусны жолоочтой юм яриа. Юм ярьж ирсэн буцаа нөгөө чинь зам тэр хооронд хоёр талаас ирж байгаа хоёр автобус ингээ зогссон. Ард нь амар олон Японы машинууд зогссон. Бүр нэг ч машин хөдөлгөөн байхгүй. Нөгөө эсрэг талд ингээд зогсоогоор нэг жолоочтой юм ярьсан чинь тэр автобусны хүмүүс цонхоор ингээ хартсан. Манай автобусны улсууд хинч ойлгохгүй. Хинч ойлгоогүй. Хинч юу ч яриаггүй. Манай автобусныхан бүгд гайгаа биднийг хартсан. Манай автобусны жолооч манай автобусанд байгаа хүмүүсээс уушлах байгаа Японоор нэг юм хэлээ. Одоо энэ төөрчжээ жуулчдыг ингээд нөгөө зөв автобусанд суулгаад өгөө тгийо гэсэн нөгөө төлөв. Тэгээ тэг гээд байгаа болтоо ингээд бүхэлцүүлэх юм. Манайх бол амар болно. Би тэдийг дагуулад ингээд зам гараад. Зам гараад нөгөө талын зам руу гарахад нөгөө автобусны жолооч ингээд явхад бүх машинууд толгой тохиод ингээд явуул гэдэг байгаа машинууд зогсоод байгаа шүү дээ. Тэгээ би тэдийг ингээд гарцаар гаргаад нөгөө талын эсрэг талын автобуснаар суулгаж өгөөд тэгээ суулгаж өгөө нөгөө автобусны жолооч чи буцаад явах хооронд энэ зогссон машин явахгүй л байна. Тэгээ нөгөө чи явсараад автобусандаа суугаад бид нэлээ юм цагаан байлаатай юм лээ. Баяртай гэдэг талбад бид нар чи баяртай гэсэн манай автобусныхаа баяртай гэсэн манай шинэ автобусныхаа манустай явслаа тэгээд бид нар зөв автобус суугаа явчих. Манайд тэгсэн бол автобусны жолооч нь толгойн дундуур чинь мотор зогссон. Яа тэгэл би за үнэхээр нэрийн гоё. Хөгжлөгдөж Хоорондоо тийм. Хөгжлөгдөж энэ юм байна л гэж. Гэхдээ тийм ядаж хэдүүлээ хоорондоо тийм байл та гэж бодогдоод бар тий. Тэгээд би чи анх Японоос ирэл ихний 7 хоног бичсэн. Аюу соёлтой. Машинаа ингэж ингэж гаражаас гараад хүн гарцсан нэр янгот ингээд л чи тий. Нилээ японоччууд ирсэн шүү дээ гэж. Нилээ Япон зам маань арилдаг. Одоо бол арилахгүй. Тэгээд 7 хоногийн дараас гэх юм. Яаж яваад байна тэр. Яа чи тэр гэдэг. Цаанаас тийм болгоо иччих. Тэгэхээр энэ тийм л зүйлийг гоё. Гэтэ яг вэ энийг 3-400 жилийн дараа тийм болно уу? Манай хоттой харьцангуй гайгүй болоод байгаа хаа. 200 жилийн дараа манайстай амьд байх тэр гоё болохгүй л. 200 жилийн дараа. 2 нэр энэ үнэн шүү. 200 жилийн дараа тий. Нэр чи угаасаа өөрөө нийслэл хот чинь 65 жилийн өмнө анхны байшин баригдчихсан байхгүй. 100 жил үзээгүй тэгээ манайх чи хотчоод байгаа байхгүй. Тэгэхэд нөгөө бидний нөгөө харьцуулаад дээр уус чинь бүр хэдэн мянган жилээрээ суурин хүмүүс байхгүй. Тэр хүмүүс хөгжлөө өөртөө бид нар чинь бидний буруу байхгүй. Номадик хүмүүс юм чи. Тэгтэл бодолтой. Тэгэл тэр Япон саяхан л 50 онд л тэр бөмбөг хавилал амар байсан. Орон шүү дээ. Гэхдээ ер нь дэлхийд тэр чигээрэл хүн амар ядуу байсан. Тэгээд одоо мангар хурцтай хөтж байгаа. 100 жилийн өмнө Япон, Солонгос, Хятадын гудамж гэл бичлэгүүд байгаа байсан. Хүн амар устсан. Хүн тэрэг мэрэг шаац те. Гадаа бэвсэн хүмүүс яваал юу ч болоод байгаа. Өрөвдмөр юм уу. Тэгэхэд одоо амар байгаа шүү дээ. Цагаан билетээ ингэж ингэж. 100 жилийн өмнө шүү дээ. Одоо манайхан чинь 90 гараад нааша замын өдрөө орж ирэхээр баригдны дүүрүү орж иж байгаа юм шиг санагдаж байна. Би яг сая 7 хоногийн өмнө явчихад ирсэн. 90-аар тэргөө тий машинаар очиод тэнд юм хөдөлж авчаад буцаарж явахгүй. 90 руу гарсан юу бол? Хоо жогно 50 гэдэг нөгөө парк гэж автобусаас бууштай. Тэнгууд нөгөө машин автобустайгаа урд нь оролцохгүй бол гүүгээ. Гурван хаалтан дээр. Тэр хятадуудын нүдэн дээр бид нар ямар муухай харагдаж байгаа. Энэ ганцхан нэг юм байна. Нөгөө нэг юм сканер нөгөө хүмүүс чумдаа хамдаа явал тэгвэл ваа гүүж ирэнгуутаа. Тэгтээ нөгөө цаана очиод ойшлохоос ингэж явчихна шүү дээ. Бүгд
зүгэж ихэхгүй нөгөөд гацаа ажиллах байлаа шүү. Гоё. Йоо. Тэр ягаад замын үүд дээр идэгчээд 90 дугаараа зүг болчих юм бол. Мэдгүй одоо тэр манайх тэдэг ингээд яаралах юм очрлол сканердаа ороод ингэчүүл цаана тэдэг юм урт очроо байгаа байхгүй нөгөө нэг штаб дардаг юм байна шүү. Тэгээ би хоошоо артын илгийг авч байна. Сая энэ зомби бас гарсан яг тийм амар болж байгаа. Одоо тэр байгаа хүмүүс тоо байж гэж байгаа бүгдээрэнд нэг хэлэх нь одоо хайшаа тий. Чам шууд ингэж маа гингууддаг үгээд шүү. Үгүй тэр ягаад ирээнийх дээр болохоор ингээд аюу гоо ингээд ойчилж орчоод замын үүдэх дээр ингээд байгаа гэдэг. Биш замын үүд биш ирээн дотор тэгээд байгаа. Тэгээ хил дээрээ шүү. Тий тэгээд нөгөө сканер руу чихээд нөгөө юм уу маа өөрхий нөгөө хүүхдүүдтэй нөгөө хувцснууд юу авсан нөгөө нэг сав суулгаа нөгөө гарууд чинь ингээд бүгдийг чигтж байгаа байхгүй. Тэр дөнгөд нөгөө нэг сканер нэг иргэдэг юм нэгээд бүр гацчихж байгаа байхгүй. Тэгээ боо. Нэг залуугийн бичлэг байсан шүү дээ. Та нар битий жихэлдээ зүгээр цувруулаад тавьчихл да наа зүнхээ. Наа чи гацлаа гацчлаа гэдэг хүний бичлэг байсан шүү дээ. Гацтлан жигч байгаа. Тэгээ нэг хужаа хүн гарч ирээд хөтлөн загнаж авч ирсэн. Тэгэхээр номонд орж байгаа. Тэгээ бүгд ингэж. Тэгээ номонд харин тийм. Дөнгөд Монголын нэг өрхөд тэгэл амар загнуулсан баг юм Монголын хэлээр тэр гоо хил гараад гөлөг болохоос тийм сүртэй тэгэл муудаа дэрлэх онгоц дөнгөж буугаад пүргээ бүгдээрээ босоос агсчихдаг шүү дээ. Тэр гоё. Тэр нэг онгоц руу биш богоон руу илүү төрүүл суух гэдэг шүү дээ. Тэг чи яах чаас төрүүлж очих юм шүү гэдэг үстэй. Бүгдээрээ хамт очих юм биш. Пицца хөөх Монголын онгоцыг 4 минут хоцроогоо хийсэн. Бист баларсан шүү дээ. Нөгөө онгоцны бодроо тэгэнгუут нөгөө штам нөгөө пассворд ажиллуулад нөгөө сүнхөнгөө оруулаад цаашаа ордон шүү дээ ингэж ингээд. Тэгчээд өөрийнхөө өрөх хүчийг өрөөд охинтойгоо үзсэн байхгүй. Дундаа нэг гар зүнхтэй гар зүнхээ мартал нөгөө богоон цугаад нөгөө онгоцны бодлоор очицвол яг уу. Үгүй цүкээ ачваа гэсэн. Та үгүй чаа үгүй би биндээ авсан гэсэн. Хөрхийг буцаа явах буцаж явж болдгоо. Нэг гараад ингууд өөр лайн руу орох гээд байдаг. Ярихлаар нөгөө хаттилийг нь олох валаалаа гэж. Тэгэл бөө юм болж нөгөөтгөө аваад буцаа ирсэн чинь онгоцсон 4 минут хоцроод яа баларсан. Тийм ярих тэр хөгшний хуюуны хувроо. Хэвээ бүүмд. Таних л багта. Манай баатбогч бас онгоц хоцросон шүү дээ. Германаас. Тий. Нөгөө юм нүдний 8x аваад. Бууны дураа авчихсан. Тэрийг гар тийшээ авчихсан чинь Германы хэл дээр чи оруулахгүй. Тэгээд ачаанд өг. Заавал ачаанд снайперийн дураа авчихсан юм уу? Снайперийн. PUBG тоглох гээд. Тэгээ нөгөө чи амар буутаа штэ угаасаа хаашаа харуулаад юу руу чамаагүй буутахад нэг амт унд. Буутын буутаа. Тэгээд тэрэндээ 8x авсан. Тэгсэн чи тэрнээс болоод гадаа 90 кг шилбэг дээр шүлээгээ гэдэг. Ваач багч шалгуулаад байдаг. Тэгсэн чи ерөнхийдөө сүдэ хүлээж дэсэхгүй. Ингээд Баатар бахын хамаг юм дэлгэцсэн чамдаа гомцус дэлгэцсэн мэс дээгүр нь манайх урлагийн сайн явж гинөө дээгүр нь хараа гоцроо араас ууссан. Манайх багтлаа. Би өөртөө тэгж багтлсан. Амьд би охиндоо за надад аваа цаашаа явж гингод нөгөөг нь сонсоогүй цаашаа явчихгүй өөрийнх нь зүнхээ аваад тэнгууд би охин аваа явцсан байх гэдэг. Соёл нөгөө вагонд нөгөө Бээжинг онгоцнууд нэг дундаас юу хүртэл нэг юмар явдсан шүү дээ. Галтрэг шиг юмар. Тэгвэр буун буутлаа зүнхээ мартцаа байл инээлтэй яриад байгаа байхгүй сайн. Та өгчтэй их болох юм аа. Энэ үлэн штэ гадаад дотоод явахад бол. Би одоо өөрийнхөө мэдрэлт нь муудж эхэлж байгаа юм байна. X2 тэр жил Солонгос руу тоглолтоор яваад тэгээ ачаага задлсан чинь онаахын ачаанаас юм дотор нь юмж гисэн левж гарч ирээд нөгөө Солонгосын гайлынхан гайхаад байгаа юм чи. Тэгээд хамгийн амар нь Монгол үзэгчдтэй номер дээрээ тавьдаг тийм нөгөө цагаан сар марын номертэй. Тэрэн дээр хоньны чансан толгой. Жиг юм. Жиг аюу гардыг минь тайзан дээр тавьд юм байл. Тэрийг чимтаанд аваад. Хоньны чансан хуусан толгой хэлний ингээ хажуудаа төмөслөө хуумууд толгой гараад. Нүдрүүн луу ийцсэн байсан гэсэн. Солонгосод гайхаад ирсэн. Манайс тоглолтоор явж байна. Ингээ наа чи ингээ тоглолын ширээн дээр наа гэдэг амтны толгойг аялах гэсэн нөгөө гайдах нь усууд гайхаад ирнэ гэж байгаа байхгүй. Тэгээ хурааж авч ирнэ гайз. Тэгээ хураал гсэн байлгүй тий. Япон бол зүгээр шокнд ордог гэсэн. За Монгол хүмүүсээс одоо юу гарах бол тэр хулгамд битгий гарч ирсэн. Тарга шаатна боодог шиг. Толгойг бит. Чулуу болоод шааж үл. Япон зөө. Тий. Нөгөө нэг 100 хүмүүс загт юм уу яа тий тэнд байгаа. Цагаан сарын дараа биш дээ энэ Европын нислэгийг манай Монголын нислэгийг бүрств. Зоолтой юм энэ дэр. Шалгад юм байна. Тэнд биш дээ ингээ том хайцтай юм аваад ордог зүгээр. Ороод яадаг. Том ууц гарч ирдэг гэдэг. Гүг хамгийн амар хаваад очсон байсан. Бүр чанц ууц. Ууц чанаад. Бид нар хаана үлээ нэг айлд очсон чи ууц тавьсан.
та нарын нууцаа эндээс хаанаас бэлдүүлж авсан гэсэн чинь. Үгүй өчигдөр Монголоос ирсэн гэж юм. Ямар амар. Тэгвэл яаж хийж байгаа Яг аргач. зарим нь бол аваад азлаа аваад орсон. Азгун тэгээд хураалаа. Хивийн боо моо бүгд шаардаас хүртэл байж. Манай эзгийн айгуу тийм юу байхгүй юу? Ингээд бид нар ингээд хамт олноороо явж байхдаа бид чинь ингээд олуулаа ингээд группээр олуулаа хөдөө гадаа эсвэл гадагшаа явж шүү дээ. Тэгээд амхандаа ингээд олуулаа цуглараад эзэхэд жоохон цахлаа байхгүй юу? Тэгээд цаана ганцаараа ингээд уцаа авахаа. Тэгээд бид нар нэг ширээн дээр суугаад юм яриад хоол идэж ганцаархан өөр ширээн дээр сууж муугаад тийм байхгүй. Тэгээ Австрали руу бид нар эмоцороо тоглолтоор явж байгаа шүү дээ. Тэгээ Австралийн хил дээр наран солонго бид нар хамгийн түрүүнд шалганаар орчихгүй юу? Онгосноос буугаа тэгээд таарчихгүй. Тэгээ ороод бид нар штамба даруулаад гарч юу тамгаа даруулаад хил дэвтэрсэн тамгаа даруулаад орж ирээд ачаа тойрол иргэдэг дээр дөнгөж ихний хідэ ачаа гарч ирэн. За хараа тэрийг авчих. Манай нөгөө хэд ч одоо араас гараад ирнэ. Оо энэ баадах байх юм намаа гэж аваад. Оо энэ нөгөө манай микрофон ийм тийм бокстой микрофон нөгөө манусын тайзан дээр зүгт пүүлт юмнууд явж байгаа шүү дээ. Оо энэ нөгөө Батэрдний техникийн хайрцаг байна гэл. Оо энэ хиний ч юм байна бэ? Наа чи манайх нэг мөн гэл. Ингээл Ама бөгнүүлж байгаа шүү. Бөгнүүлж байгаа шүү. Тэгээ энэ хэдийг араас гарч ирэх юм чинь ачаага бөгнүүлээ хүлээгээ байж байгаа гэсэн. Ингээ харсан хажууд нэг хүн төвдөг тэрэгэн дээр яг өөрийнхөө нэг юм байна тавьдсан. Нэг хүн ингээ түрээ явахгүй юу? Танихгүй ингээл өнгөрч байгаа. Ингээ харсан эзэхээ. Тэгээ над руу ингэж харсан шин. Би ингээд энд ачаа аваа сууж ямар ч танихгүй юм шүү. Зөөц. Ингээ яваад өгч. Төрүүлээ гараа явсан. Тэг түрүүлээ гараа. Энэ ямар тэнийг юм бэ? Хамт явж босдуудаа ачаа авч явах тусахгүй юм бах та гэж бодоод. Тэгээ ачаагаа авчаад энэ хэд гарч марч ирэл бид нар эзэхээ яас түрүү танихгүй шүү түрүүлээ гарсан. Тэгээ бид идэж группээр тугтай. Групп гэсэн тугтай. Мандаа цандаа. Зөөц. Тэгээ ингээд урлагийн барьгаад чигээд бөөнөрөө ингээд. Очоод бид нар чи нэг очоо нэг нь скайпхгүй шууд гаргаад. Тийм. Тэгээ гараад ирсэн чи эзэхээ гадаа гарцсан. Хамаг нөгөө мах чивэл хүний загс юм хураалгачлаа гэсэн. Бөөнөр гарсан бол яачих вэ? Яач. Хитрхи муу санаалах ий болж байна. Муухай захлаа байхгүй. Яа танихгүй шүү над руу ингээд. Ингээ явдсан. Зөөц. Алт. Гойгаш. Юу нэг хаа газар нэг тийм хүмүүс байна тий. Тийм байгаа. Нэг групп болгонд нэг сонин хүмүүс байгаа шүү дээ. Байгаа. Зүүн жанартай тий. Тэгэхээр гомдох үедээ яхаа. Өчиг гомдохгүй шүү дээ. Өгдлэн тийм ч. Өөрийнх нь байж байгаа байх. Форматлагдсан. Тэрхүүст яаж форматлагдсан гэдгээр л байгаа шүү дээ. Тэр бол өөрчлөгдөхгүй. Хүн юу гэж өөрчлөгдөхгүй гэж шүү дээ. Яг засарна гэж байдаг болохоос өөрчлөгдөн гэж байдаг гэсэн. Тэгээ тэр хүн өөрөө засарнагаас өөрөө л бусад засах гэж уулд хичээж байгаа. Тэгээд өөрөө засах хэрэгтэй байхгүй. Тэр ер нь засрахгүй тий. Гэтэ манус нөгөө нэг олон жил болоо сүултээ нэгнийхээ тий ямар алдаатай хайрлна гэдэг шиг. Тий алдаатай хайрлна үхээс хүн ер нь засардгүй гэсэн. Захлаа гараад дуусна. Өө эзэхээ ахаа. Хөгжөөсөн гэсэн захраа л байж тий. Ингэсэн 50 хүн. Тэгээд бид нар айгууд бөөнөрөө байж хад гэрээ гадаа хаяад сууж байна. Тим жанрын хүмүүс чинь ер нь 5 4-өөр хүмүүс ингэ яагаад байгаа юм бэ? За ингэ сайхан ярьцгаа. Цаг мөчөд өгч जैन. Тэгээ ямар ч сан та бүхний одоо шинэ тавьж байгаа тоглолтод нь бас амжилт хүсье. Би бас ойрын хугацаанд очиж үзнэ. За тэгээд нөгөө өөрөө өөртөө хичээ гэдэг стилийн хүмүүс бас тэр тоглолтыг бас үзээрэй маш их ухаарлаа авна гэсэн шүү. Зүү. Зүү. Ухаар л авах юм шиг тий ядаг зүгээр гоо стресс юм. Чи яах вэ? Хүн ч бас нэг өөрийнхөө юу хүн ер нь ичиж өөрийгөө застдаг гэж байгаа шүү дээ. Өөрөөсөө ичиж. Тэгээд чамд бас юу яа. Бидэд тийм гоё бэлэг өгсөн болохоор бас чамд нэг бас бэлэг өгье хамтлагийнхаа зүгээс. Тэгээд гэр бүлийнхаа үнтэй үржиж манай бас энэ өөрийгөө үзэж харах толдох юм. Би бас яг тиймэрхүү хэрэгтэй. Тоглолтын урилга өгөө бас. За баярлалаа. Тэгээд үз өдрөө над руу уцтаад. Тэг амралтын өдрөө л би ер нь завтай. Ярьж байгаа л тий. Ярьж байгаа үсч. Агсаа. Нэг өдөр ч гоё стресстэй тайлбар. Тэгэл л. Одоо тэнгис тоогоочтойгоо бас эртний юм би нэг мэднэ. Би санддаг юм. Одоо бид нар X түүцэд байх тэр жил тэнгис тоогоочтой хэлээ сюрприз байна гэ тий. Зохион байгуулалт комиссод нь бид Бата, Төтөө, Наран солонго, ТМК гэдэг энэ дөрвөн залуу зохион байгуулахгүй тэр жил. Тэнгүүтээ бид нар нөгөө ах эгч нартаа сюрприз барих чинь гээд тоогооч тэнгисээр тороо шаруулъя, загас шаруулъя гээд шинэ жилээр. Тэгээ шинэ жилээр нөгөө X түүц шинэ жилээр тэмдэглээ байж хахад тэнгис тоогооч маань яг өөрийнхөө гараар гоё хамтлаа шаардсан том загас тороо энэ. Өөрөө гаргаж ирээд
Тэг яг манай эдэд өгсөн чи манайхан ч оо ямар гоё юм бэ. За ингээд тусгаалan та нар сюрприз болж юм болж байна те. Бид нар тэгэж бас ахч нартай гоё сюрприз барьж байна. Гинтийн бэлэг барьж байсан гэж. Гинтийн бэлэг бариад. Одоо энэ тэнгис гэдэг тоглож чи бид гинтийн бэлэг нь байлаа шүү дээ. Цагтаа гинтийн бэлэг бол явчихлаа. Одоо зүгээр энгийн бэлэг Хүүхдүүдийн баяр дээр нөгөө өвлийн өвгөө орж сюрприз барьдаг шиг бид ч тоогоос тэгсийг оруулж сюрприз бариад л. Тэгжсэн тэгээд одоо Тэгтээ зүүн тийм байлаа. тэгээд тэгсийнхаа бас цаашдаа ажил хөдөлмөрт бас амжилт хүсье. За баярлалаа. Аа. За ингээд TikTok нэвтрүүлгээ дараагийн юм гарч дурцгаая. Тэгээ хамтран ажилласан та бүхэндээ бас баярлалаа.